За хоол хувцс гэдэг мөнхийн хоёр сэдв байгаа. За хоол бол бидний хоол хоёр хинээс ч гойх хэсгүй. Энэ бол нэгдүгээр дүн. Хоолыг хинээс ч гойх хэсгүй. Хамгийн гоё хоол, хамгийн гоё органик, эрүүл өнөөдөр дэлхийн нийтийг хамгийн их хайгаад байгаа, хамгийн их хүсээд байгаа тэр хүнс Монголд байна. Бид нар бол муухай гэж бодоод байгаа. Муухай гинц чанж идэх муухай, ханьны сул муухай, баба үүхтэй, ханьны мах муухай, холестеринтэй. Монгол бүх юм бол баба. Эсвэргээрээ нөгөө муухай цэмийн цөмийн туршилт хийсэн газар дээр тариалсан нөгөө янз бүрийн бордоо зэвтээд одоо янз бүрийн гений өөрчлөлттэй нөгөө жимс нөгөө болохоор гоё гэж бодоо. Бүх юм оронгоор хэрэгцсэн. Толгойн буруутай шаардсан байна гэсэн. Тэгэхээр хүнсийг бид нар хинээс ч гоо гэсгүй. Одоо бид нар 80%-ийнхаа хүнсийг авч байна гаднаас. Тийм. Уг нь бол яг 40%-аас дээш байх юм бол үндэсний аюулгүй байдал гэж үздэг юм байл л дээ. Одоо бол бид нар тэр нь хоёр дахин одоохондоо үндэсний аюулгүй байдлын үндэсний аюулгүй байдал болчиход байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр хүнсийг бид нар хангах бүрэн боломжтой. Энэ бол өөртөө ямар ч маргаан баг. Бүрэн боломжтой. Аймаг болгонд агропарк байгууллаа. Аймаг болгонд ногоогоор өөрсдөө бүрэн хангадаг боллоо. Хятадаас ногоо авах ямар шаардлага байна? Бид нар нэг хэдэн жил зүтгээд төмсөө ямар ч гэсэн Монголдоо бүрэн хангадаг болчихлоо шүү дээ. Одоо дараагийн асуудал бол зойр. Тариалаад нөөцлөх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор намар хямдраад өвлөн болохоор өвөл хаар ногоог болчихлоо. Тэгэхээр хятадаас аваад байгаа гэсэн. Тэгэхээр дараагийн бизнес бол та нарт бизнес санаа хайж байгаа юм байвал зойрны бизнес. Хадгалах бизнес бол хамгийн чухал. Хүмүүс тариаллаа өөрхий хадгалах юм байхгүй болохоор нэг хямдхан нэг 100 төгрөгөөр 800 төгрөгөөр эсвэл хэдэн ченжүүдийн гарт өөрхий ороод тийм. Ченжүүд нь хямждаг. За ногоогоо тарьсныга дараа жимс. Тийм Монголд одоо жимсүүдийг бүгдийг тариад туршчлаа. Ер нь хөлөмжин дотор үзэлцгэл ургуулж чадвал бүх жимс ургана гэж үздэг. За ногоо сарынхан одоо усан үзэн тариалж байна, вино хийж байна. За энэ алтан зацралж чадамныхан одоо үзэлцгэл тарьж ургачлаа. Жимс одоо онгоцоор явдаг асар үнэтэй өртөгтэй бизнес шүү дээ. Тэрийг бид нар онгоцоор одоо зөөлж авчих шаардлагагүй. За тэгээд араас нь одоо ингээд жимс, виноны зах зээл рүү өөрсдөө орох хэрэгтэй. Тэгээд цэцэг. Цэцэг чинь бас дандаа онгоцоор буудаг. Тийм өндөр өртөгтэй бизнес. Тэгэл нэг өдөр бол хог болдог. Цэцгээ өөрсдөө тарина. За тэгээд хүнстэй холбоотой энэ дээр ер нь яг задлаад ингээд бичсэн байна л да. За энэ хүнс дотроо бол ингээд нэмийн ургамлууд чинь бүгд орчиж байгаа. За дээр нь жимсгэн цагаан эдэ хятадын органик хүнсний тэлэлт хэрэглээний тэлэлт. Энэ бол бэлэн зах зээл байгаа гэсэн. Бүх самраа гаргалаа гэж бодоход ердөө нэг вагонд явж байгаа хүмүүсийн нэг одоо 7 хоногийн самрыг шангаж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь нэмэн үртгийг маш сайн шингээгээд хэд өндөр үнэтэй тий. Одоо залуучууд яг би бодиттой кейс хэлж байна л да. 1 кг 300 мянга тэр болж байгаа байхгүй. Их мэтлэг яг тиймэрхүү маягаар яг өндөр үнэтэй тэр бомтон баячуудын зах зээл рүү орно гэсэн. За органик гоо сахны бүтээгдэхүүнүүд энэ дотор явж байгаа. Нөгөө муха баба гэдээс нөгөө хоньны сүүлээр чи одоо сайхан савн гоо сахны юм хийсэн чи одоо дэлхийн хүмүүсийг хошуурч гинэ. Тэрнээс сайхан юм байхгүй. Ямар ч галшил малшил өгдөг юм одоо. Одоо цэвэр органик юм гэх чи одоо хамгийн ховор хамгийн үнэтэй болж байгаа. Яг бүр эн чинь дэлхийн нийтээр тренд болж байгаа юм. Хувцс байлаа гэж бодоход энэ органик материалтай үе үеийг хаадаг болсон юм. Байгаль чингэхгүй. Хүмүүс чи гэнт л өөрхий байгальтайгаа одоо ээлтэй амьдрах хэрэгтэй мэн гэж гэнт ойлгосон байна л да. Монголчууд бол энийг аль хэдийн ойлгоцсон байсан. Ер нь л байгальтайгаа шүлцэж амьдрах хэрэгтэй юм байна. Байгальтай ээлтэй байх хэрэгтэй юм ойлгоцсон. Энэ бол бидний амьдралын хэм маяг. Бид энийг нэг хэн нэгнээс гэнт хэлүүлээ заалгаад авах ямар шаардлага байхгүй. За энэ дарс гэдгийг хэлсэн. За энэ хөлөмжний аж ахуй дөрвөн хөлөмжийн хөлөмжтэй. Нарлаг Монгол орон гэдэг дуу биш үү те? Нарлаг Монгол орон. За яагаад нарлаг Монгол орон гэж хэлж байгаа юм бэ гэхээр өвлөн ч гэсэн манайх нартай байдаг байхгүй. Одоо ингээ Европ шиг ч юм уу бүрхэг ердөө биш. Ердөө нэг 50-аад өдөр л бүрхэг байдаг гэжлээ. 360. Тэгэхээр чинь маш их нарлаг орон гэсэн. Тэгээд нарлаг хөлөмж гэдэг одоо энэ шинэ технологи л доо. Одоо Монгол туршигдсан чандам агропарк гэж тариалсан байна. Одоо 4 өрөлийн турш ургац зам.
дөрвөн үйлдлийн дурш фрэш гоо шин тийм одоо жимс намууд идэх боломжтой. Тэгээ нөгөө сайхан шин төгсгөл нарт байгаа. За solar farm гэдээ бас юм шин технологи байна. Дээр нарны панелтэй одоо энэ дахин явах зам байдаг да. Юу вэ? Мон нар ингээд everyday farming Японы технологи. Японотой хамтарсан. Дээр эрчим хүч гаргах чинь доороо үзээлцэн дуртай болгож үзүүлж чинь. Энэ бүр дуршигтаад одоо бүр эрчим хүчээ төвийн эрчим хүч рүү өгч байгаа. Жилжээ он тэр эдэг ялгаад үлээ. 10 мянга. За тэр манай сэргээгт эрчим хүчний чиглэлээр ажилладаг залуу сайн мэдж байгаа. За ингээд гэх мэтлэн хөгжүүлж болох Монгол хөгжүүлж болох юм технологиуд байж solar farm цайны үйлдвэрлэл. Цай. За манай Монголын цайны уран бол эмийн урамнууд бол хамгийн алдартай. За яагаад алдартай байдгийг нэлээд өгч. Хойноос Сибирийн хасах төч. Урдаасаа нэмэх төч. Ингээд цөлий. Тэгээ яг энэ хоёрын хагалбар дээр Монгол нутаг оршиж байгаа. Тийм учраас дөрвөн үйлрэл ээлжтэй. Дөрвөн үйлрэлд ургамал ургаж байгаа учраас энийг даван туулахын тулд ургамал илүү их тэр хөрснөөс шимт хичээлийг болон илүү өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гэсэн. Нэгс нь бол тэр ургамал булчинтай байх хэрэгтэй. Булчинтай байхад бол газрын хөрсөнд байгаа хамгийн их шимт чанаруудыг байн өөртөө шингээж хийдэг. Адилхан нэг үрээр тарьсан хятад бүзэлцэн яагаад илүү амттай байгаа шалтгаан нь өртөл. За бид нар ингээд зүгээр нэг бодогч бодистой одоо юу ч гэнэ ямар лийвдэг яадаг дүрдэг цай те нэг дотроо нэг юм мөнгө оруулсан нэг шаараар хийсэн юмыг ууж байгаа бид ичих хэрэгтэй. Юу одоо тэр цай оруулж ирэх вэ? Юу англи цай? Англид одоо ямар цай вэ? Англиг л цай гэж өгдөг. Сүүл хятадаас сурсан цай. Харин бид нар бол жинхэнэ цайны 300 гаруй төрлийн цайтай өмссөн шүү дээ. Чи боддоо 300 цай гэдэг чинь бас оо цайтай болсон байгаа. За ингээд сайхан баавар цайнууд байна. Сайхан цайны сүлхрийн гурилууд байна. Урмнаас авч авдаг гурил байна. За урмлуудыг бол одоо за энэ яриад яг уу генетик нөөц гэх ном байна. Генетик нөөц буюу Монголын хамгийн тийм хоор дэлхийд нэг хоор урмлуудыг тодорхойлж авч ирсэн тийм. Ер нь генетик нөөцөөрөө маш их давтагдчихгүй нөөц. За тэгээд мэдээж энэ яс байна. Яс. За яс бол бүгд хаягдчихж байгаа. Жил болгон маш их яс хаягдчихж байгаа. Хог болж байгаа. Тэгээд би хамгийн боломжтой сэдвүүдээ хэлье. За хоёр дахь хамгийн том сэдв бол хувцс. Хувцс. За хувцсаараа мөн ялгаа авахгүй бид нэр хувцсныхаа ердөө 2% л хангаж байна. Тэгэхээр асар их цаана том зах зээл байгаа гэсэн үг шүү дээ. Ажлын байр л байгаа гэсэн үг болчихно. За хувцсан дээр одоо юу ярих вэ? Одоо монголчууд анханасаа хатун хүний эрдэм гэдэг урлагын эрдэм гэдэг угаасаа хоёрт нь байдаг эрдэм шүү дээ. Монгол эмэгтэй хүн болгон үйл уралдаг. За одоо яг та нарыг гэртээ дээл оё гэж байгаа юм шиг те. Эхний нөгөө гаргалгаа юу байсан бэлээ? Чадах ур чадвартанд тохирсон ажлуудыг бий болгох шүү дээ. Тэгэхээр маш олон манай ээжүүд ингээд гэртээ эхчүүд маань хүүхдээ харангуй гэртээ юм хийх гэж янз бүрийн оролдоод ингээд сэтгэл олдоод явж байгаа. Эднийг л нэг юм хамтын ажиллагааны зохион байгуулалтанд оруулж чадвал хувцс үйлдвэрлэлийг за манай дизайнерууд гэхэл дэлхийн олон уралдаанд очиод төрүүлдэг. Одоо тэр Аз намхуналаа яасан хийсэн бензин шоу тий. Ер нь манай дизайны сэтгэлгээ гэдэг хэлсэн байгаа шүү дээ. Манай дизайнер мундаг шүү. Ямар дэлхийн тэр ятал металд нь очиод өрсөлдөж чадхаар металлуудад нь баг хичээл заавал зааш нэг 5 жилийн дараа бол баг хичээл зааж байгаа. Монголоос ирнэ нүүдэлчдийн хувцас загварын ийм трендүүд манай Монголоос ирнэ гаргаж ирэх боломжтой шүү. Тойроод одоо 10 сая гаруй нүүдэлчд байна шүү дээ зах зээл. Одоо энэ жижиг стан орнууд бүрээд энэ бүр Монголд чинь Монголоос л хувцас авах хүсдэг шүү дээ. Тэ. Санжаа гэлөө цагаан сар болохоор чинь Монголоод дэмжиж хэлдэг шүү дээ. За ингээд хувцас дотор бол мэдээж энэ органик материалууд нь байж байна. Ноос ноолор одоо дандаа түүхийг нь гаргаад байгаа юм а эцсийн бүтээгдэхүүн болно. За хамгийн гол жишээ бол манай говийн жишээ байна. 100 мянган болтой үйлдвэрлэх гэж зорилго тавиад дэлхийн номер 1 ноолор болтойны одоо зах зээлд болохгүй явж байна. 100 мянган болтой хийчих юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 10% зөвхөн болтой бор. Зөвхөн болтой бор тийм. 1.4 тэрбум доллар болчихсон. Сонин бовоос ганцхан болтой ийм том одоо баялагийг одоо говийнхан 500 ажиллаж авах нь хайгаа юм шүү дээ. 500 одоо ажиллаж авах. Гэтэ хайх биш л дээ. Хүмүүсээ ер нь олоод
хүмүүсийг судалгаа хийгээд сургаад хүмүүсээ ажил зүгээр нэг хайгаа зар тавих хэмжээнд одоо ажиллаж болохгүй. Бид нар ахын дүүсээрээ хүмүүсээ яг судалгаа хийгээд яг ойлгох чадвартай гэрийн чамд ойлгох хэрэгтэй бид нар. Тэгж ингэж хоршиж нийж ажиллах хэрэгтэй. Тэрээс биш зүгээр нэг газар суучаал нэг зар тавьчаал ингээд олдохгүй байна, ажиллах хүн олдохгүй байна. Энэ бол буруу хандлага. За арьсан идэл байна. За ер нь Чингисийн бэлэг зургаал дээр байд юм л да. Хятадын торг уран, Персийн хевс уран, тэгээд Балбын дарх уран, Монголын арьс уран гэдэг. Монголын арьс уран. За ойлгомжтой арьс. Угаасаа малаас арьс гарна. Арьсаар нь юм урлана. За ингээд арьсан урлал маш хялбартай байсан. Одоо арьсан авдар, арьсан шир ийм дуулга хүртэл байдаг. Бүр сум нэвтрүүлдэг ийм арьсан дуулга. Арьсыг тэгж боловсруулдаг байсан байна шүү дээ. Одоо энэ юунд хаан бэлгэлж ирсэн энэ Манжи хаан бэлгэлж ирсэн тийм хар өнгөтэй тийм арьсан дуулга байна. Сум нэвтрүүлдэг. Тийм монголчууд хийж өгч ирсэн. За Бабур хааны бэлгэлж ирсэн ийм арьсан авдар байна. Маш уран. Арьсан дээр тэр одоо тэр товруу хийсэн байдал, тэр арьсан дээр тэр товойлгосон байдал, арьсыг тэр хүчтэй нугараа хээ гаргасан байдал. За тэгээ ер нь арьстай холбоотой арьс гол сэдв нь гутал шүү дээ, арьсан гутал. Одоо ингээд Монгол ямааны арьсаар хийсэн гутлын ингээд байж л байгаа байхгүй. 3 жил ингээд өнгөрсөн. Зүг зүгээр ингээд явж л байгаа. За тэгэхээр арьстай холбоотой зөвхөн зүгээр тэлий хийгээд байхад зүгээр л хангалттай том зацсан. Зүгээр л тэлий хийгээд байл л. Тэлийг авах бол чинь. Тэгээд тэлий хийгээд дотоодоо хангалаа гаргалаа. За арьс гэдэг юу л мартчихлаа. За арьсан дээр бол гэхдээ манай залуучууд ийм томоохон судалгаа хийж байгаа. Арьсны зах зээл дээр. Бүр Италийн бүр дэлхийн яг одооныхон технологи хүртэл Монгол ороод ирсэн байгаа юм байна. Арьс боловсруулдаг. Маш том юм шугам. Даанч тийм нөгөө тэрийг яаж ажилуулж нөгөө валучийн одоо түүхий эдийн хангалттай яаж хийх вэ? Нэг том үйлдвэр ажиллаад ихтгэл асар их түүхий эдийг болно. Яаж нийлүүлэх вэ? Ямар бүтээгдэхүүн тэрийг нөгөө мэдэхгүй зүгээр сэтгэл хөдлөлөөр нэг хэдэн технологи төмөр ороод ирсэн. Төмөр гэж хэлчих юм байна. Тийм. Тэр чинь ажиллахгүй бол төмөр шүү дээ. Тэгээд ингээд нойл зогссон тийм үйлдвэр байгаа юм билээ. Тэгээд энэ салбарын ер нь нэгдэж байгаа юм билээ. Том юм арьсны конструкцон болоод арьсыг яаж дэлхийд гаргах вэ? Тэгээ одоо ч бүр технологи хөгжөөд жижиг юм нөгөө нэг шивээсний нүх мөхийг хүртэл технологиор ер нь ямар ч нөхгүй өндөр болгодог тийм технологи арьсны технологи асар өндөр хөгжсөн юм. Тийм. Ер нь асуудал шалцсан юм. Тэгээ нүх мөхтэйг нь яг сайхан зүсээл нөгөө тэлий мэлийгээд баг мөхтэй байсан ч гоё болцсон биш үү? Дизайн ч нөр. Тэгээ ингээд ер нь бол арьс бол өөрөө маш сонирхолтой юм сэдв болчиход байгаа юм байна. Тэгээд манай Монгол нөгөө нэхийгээр хийсэн ийм жакет Amazon-аар зарагддаг шүү дээ нөгөө $600 гэлээ. Тэгээ бүр доор нь Монгол шүү. Яг Монгол органик шүү. Тэгээд органик одоо Японууд ихэд яг ийм шүүгээр шүүлж хийсэн арьсыг авах сонирхолтой байдаг. Хятад ч гэсэн бүр тэгээ хайгаа яваад идэв юм л. Яг та нар өөрсдөө шүүлж хийсэн ийм шүү өнөртдөг тийм юу байна вэ? Нэхий байна уу? Авъя гэдэг хятад одоо байчууд. Тэрэн дээр хүүхд мөхтөө хөрвөөлөхгүй тэр хүүхд мөх тэн дээр өссөн хүүхд маш их тийм эрүүл чирэг одоо тэр арьсчин дотроо нөгөө маш олон бодисуудтай байдаг. Тэгээд тэр элч дулааг энергийн хүртэл хүүхд авч боожж идэг юм байна. Тэгээ энэ мэнийг хүмүүс мэдчихсэн. Японууд бүр нуга шивтэр өнөрцөн эсхээ байна уу гэдэг асуугаад байгаа байхгүй. Нуга шивтэртэй тийм эсхэл байв. Заавал угааж моох хэрэггүй, заавал гоё болох хэрэггүй. Зүгээр тийм эсхэл байв өгч. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг юмны үн цэнийг мөн чанарыг ойлгож байгаа байхгүй. Нэг гоё ялцал талын үүдээ биш. Шин чанар биш юмны амин чанарыг хүмүүс ойлгоцсон байна гэсэн. За ноолмолтой нүүдэлчдийн хувцас загварын төв болох гэдэг ийм санаа байна. Нүүдэлчдийн хувцас загварын одоо трендийг эндээс монголчууд бүтээх манай энэ дизайнеруудын тэгээ ер нь нийлж хийх хэрэгтэй л доо. Ганц дизайнер нэг цэгтэй ингээд нэг ойлголч ирдэ энийг дийлэхгүй энэ тренд гаргаж чадахгүй. Том тренд гаргана гэдэг нь тодорхой зохион байгуулалтаагаар тодорхой загварын концепт гаргаж чад тэрэн дээрээ бүгдээрээ тал талаасаа ингэж дэмжиж ажиллах хэрэгтэй, уйлдаж ажиллах. Тэгжээж ийм Монголдоо ч гэсэн бид нэр загварын тренд гаргая л та. Монголчуудаа Монгол хувцас өмснөхээр дээлэр төсөөлөхгүйгээр яг орчин үеийн трендээр нь хувцас хийл та. Монголчууд одоо даавуугаа хийгээ сурчлаа шүү дээ. Ноос нь даавуу. Одоо энэ их л монголчуудын хийсэн даавуу. Тааран сүртэй ноос нь даавуу.
Ингээд бидний өөрсдөө амир болно олж харж чадахгүй даваанууд маань агуулгатай ингээд агуулгатай л байгаа байхгүй юу юу хийх юм гэдэггүй яахаа мэдгүй. Тэгээд нэг 5-10 жил ингээд явах юм тэр бүгдийг хаяхаас өөр ямар ч хог болж шин. Тэгэхээр ийм хувцас загварын тренд гаргая. Нэгдсэн ийм хувцас загварын ийм төв байгуулъя гэдэг. За гурав дахь том сэдв бол энэ бол дандаа нэг ийм тулгуурласан гэдэг санааг дандаа бичсэн байгаа шүү. Ялваа нэг юм заавал тулгууртай байх хэрэгтэй. Энэ мал аж ахуй байгалийн нөөц тулгуурласан органик хүнс гэдэг тулгуурласан гэж. Хувцас бол мал аж ахуйн түүхийд болон урлагын ухаан дээрээ тулгуурласан хувцсны үйлдвэрлэл. За гурав дахь чиглэл бол түүх өв соёл болон уран бүтээлчдийн авьяас дээр тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж хэлж байгаа юм. Одоо тэр culture creative industry гэж хэлж байгаа юм л да. Энэ нь бол маш товчондоо бол ердөө нэг кино, урлаг, агуулга бүтээх, энэ өв соёлын одоо энэ анимашн үйлдвэрлэл, өлөг гөрүүлийн парк, археологийн музейнүүд тийм. Одоо археологийн олдвор гэж тэгэхэд би Эрдэнэ албатай уулзсан 21 аймагт археологийн музей байгуулах боломжтой. 21 аймагт хүмүүнгийн эртний одоо хэдэн мянган жилийн олдврууд нь байна. Энэ дэлхийд дээр нэг ховор олдврууд Монгол байна. Энэ бол байгуулчих юм бол аялал жуулчлалын маш том юм суурь болж байгаа. Манайхан аялал жуулчлалын нэг уулын ам гэр барихыг гал нэг камп барихыг аялал жуулчлал гэж байна. Энэ бас нэг буруу ойлголт нь энэ салбарууд хоорондоо ямар ч хамаагүй гэж бодоод байдаг. Аялал жуулчлалд энэ кино урлаг ямар хамаатай. Хувцастай тэр мал аж ахуй малчин ямар хамаатай гэж бодоод байдаг. Юмыг дандаа салгаж ингэж хаа гуяар салгаж ойлгоод байдаг. Хэрчээ. Ердөө тийм юм байхгүй. Эдгээр бүгд нийлээд нэг зогц. Тийм. Тэр малчны тэр ноолоор хувцс үйлдвэр хэрэгтэй. Тэр хувцсных нь үйлдвэрлэл нөгөө кино урлагт нэрхтэй. Кинон дээр тэр хувцс тренд болж нөгөө худалдаа авалт болно. Нөгөө аялал жуулчлал археологийн музейн нээж нөгөө жуулчт нэр, өлөг гөрүүлийнхэн музейн нээж нөгөө жуулчт. Ингээд хоорондоо бүгд уялдаатай байгаамаа. Уялдаагүй нэг тийм аялал жуулчлалыг тусдаа бодоод байдаг байхгүй. Аялал жуулчлал яаж гэрээ ямар гоё гэрээ илүү том гэр барьдаг юм уу эсвэл заа айз гэл ингээд гэр л одоод байдаг байхгүй биш ээ тэр одоо Шинэ Зеландын жишээ зүгээр ганцхан кино хийгээл тий тэгээ нөгөө киноных нэг үнэн байдаг шүү дээ нөгөө ийм кино зураг авалт хийсэн нөгөө юу камп нь одоо музей болоод үлдсэн одоо тэр нөгөө оркуудын нөгөө амьддаг гэр мэрийн хүмүүс очиж үздэг байхгүй яг жишээ за энэ соёлын бүтээлч үйлдвэрлэл бол яг шин дотор хөгжиж байгаа салбар. Гэхдээ энэ бол дэлхийн маш олон орнууд ийшээ орцсон. Одоо Британи хүртэл ийшээ орцсон байна. Энийг бүр том тэргүүлэгч чиглэл болгоцсон. Тэгээд соёлын бүтээлч үйлдвэр гэдэг нь бол цэвэр майнд одоо оюун ухаанд суурилсан үйлдвэрлэл байхгүй юу? Түүхийн эдийн нөөц бараг шаарддаггүй. Компьютер дээр шууд анимашн хийлээ, кино хийлээ, кино зураг авалт дандаа хүний нөөц болон технологиор суурилсан. Ердөө тийм уул уурхайн түүхийн эдийн нөөц шаарддаггүй. Тэгээд энэ дотроо бол мэдээж гараар урал энэ төр оруулчихна л да. Түрүүний дээр 50-ны Creative Art Park. Одоо Монголд энэ паркийг байгуулчих л да. Одоо энэ 50 мөрчил үл энэ хэрэггүй юм нурсан захлагын станцууд байдаг шүү дээ. Ажиллахгүй болсон. Одоо манай энэ хэдгүүр захлагын станц гэдэг юм ажилтгүй. Тийм захлагын станцууд байруудыг ашиглаад арт парк болчихдог байхгүй юу. Тэгээд урчууд нь тэнд очиод болондоо ураллаа хийгээл тэндээ байн үзэсгэлэн гарч идэг. Тэгээд ердөө тэр хүн ураллаа хийж байгаа нь өөрөө үзмэр болсон. Entertainment болсон, үзүүлэн болсон. Ингээл нэг эмээ эсгийн ширмэл ширжээлээ тэр нь өөрөө үзүүлэн. Хүн үзлээ эсгийн ширмэл гэдэг чинь ямар гоё урлал байдаг юм бэ? Гарахтаа нэг эсгийн ширмэл аваад гар. Тэгээд үзүүлэн болгоод урлаг болгоод ингээ бүх юм аялал жуулчлалаа холбоод ингээ. Тэгэхээр нэг ажиллахгүй байгаа юм одоо энэ цэрэг мэргийн хаягдсан отхон нэг л юм парк байгуулж болж байгаа байхгүй. Байгууллагын тулд манай урлаач урчууд нэгт хэрэгтэй. Ганц нэгээрээ бол хинч тоохгүй шүү дээ. Дээрээс чинь нулимал эсвэл балаа солиотой орондуудаа битгий танигддаг гэл ингээл нэг нэгээрээ бол бид нар доромжлуулаад дуусч байгаа байхгүй. Дуртай нэрэл одоо бидний доромжлдог болж тээ. За баримт кино Монголын энэ түүх бол маш сонирхолтой. Одоо ингэн нулимс гэдэг чинь Европ даяараа одоо маш олон үзэгч үзсэн. Сая одоо Ашалбан охины нэг бүрэгдэхүүн тухай юу ч одоо сүүлдээ Холливуд ч нөө сэдвэн булаацалтаа би анимашн чи би ихгүй гэл ингээд одоо тэр шиг сэдв одоо Монголд зүгээр 1000 төгмөр байна. Сонирхолтой. Ер нь яг дэлхий чи өөрөө нөгөө илүү нөгөө эжилсээд ингээд нөгөө даяарч явах тусам чинь хүн чинь бас нөгөө нэг онцгой сонирхол юм сонирхож штеп. Давтагдчихгүй тийм зөвхөн. Тэгээд дэлхийн тэр бомбнуудын аялал гэж үүдэг. Тийм тэр бомбнуудын клуб гэж үүдэг. Тэгээд тэр бомбнуудын юу сонирхож юу тэд нар юуны төлөө мөнгө төлдөг юм бэ гэж.
тэр бомбууд аяллаа хөтөлбөрийг танаас сонирхоод үзээрэй. Тэгээд тэр бомбууд клубын зөвхөн жилдээ 2хан тэр бомбдыг аяллыг зохион байгуулдаг тийм компани байдаг. Африкт байдаг юм л да. 2хан л. Тэгээд нэг аялал нь нөгөө гişнээ сая доллараар зохион байгуулж өгвөл. Тэгээд тэр их мөнгөийг жуулчд юуны төлөө мөнгө төлдөг юм бэ? Тэднэрт бол нөгөө нэг энэ байрлал тэр онгоц одоо юу гэдэг хөгжил технологи ороод тэд ямар сонирм биш тэр бол өөрсдөө тэдний хийсэн хүмүүс учраас ямар сонирхолтой биш. А тэд нар юуны төлөө мөнгө төлдөг вэ гэхээр дэлхийн өөр хаанч мэдэрч чадхааргүй зөвхөн тэр цэгдээ тэр цаг мөчид мэдэрч болох. Тийм мэдрэмжийн төлөө мөнгө төлдөг. Гадар Африкийн тэр компани хөтөлбөрийн зүгээр сонирхоод үзлээ л дээ. Ямар хөтөлбөр вэ гэхээр за мэдээж тэр бомбдууд ингээд Монгол гуугаал тэгээд тэр сафари дээрээ ингээд нэг зочин буудалгүй. За зочин буудалгүй харагдвал яг гаднаасаа ингээд юм мод зод ингээд босгоцсон нэг тийм хуучны юм шиг. Гэтэ ороход бол үйлчлэг нь нөгөө нэг тэр таваа одлоо гэдэг юм. Үйлчлэг нь зүгээр стандарт болцсон. Үйлчлэгийн тэр жуулчлалын мэдрэмжийн нэг хэсэг нь өрдөө биш. Энэ бол зүгээр хэрэгсэл багаж тий байх ёстой л зүйл. Тэр нь бол ингээ байж байна. За буула. За буунгууд яг үйлчлэгээ ингээ явангууд мэдээж ингээл Африкийн нөгөө эмээ лифтэн цайнаа байхгүй шүү дээ тэнд чинь. Нөгөө эмээ орнуудаараа цайнаа хийгээд тавьсан хөл хөлийн нөгөө эмээ орнууд дотор халуун юм дөрж мөрөөл тэгээд нөгөө Африкийнхаа одоо цэгэн барай хийгээл ингээл дандаа нөгөө үндэсний л онцлогтой. Тэгээд Африкч амар сүртэй шүү дээ нөгөө юм бөөм ингээл хүчин гэж батцгаалтаа гурав тойруулаад ингээл нэг тийм хөөрхөн юм хийчих байхгүй. За үгүй ямар гоё юм бэ чинь ийм урмал байдаг юм аа. За одоо та ийм гангатай дэр дэрлэх үү одоо алтан гэдэг дэр дэрлэх үү. Та гангатай дэр та юм ямар өвчнөд энийг дэрвэл ингээл зөвхөн дэрэн дээр ихэд нэг цаг л байж биш байгаа. Тэгэл оронгууд бөөн телевизээр нөгөө нэг урмал цайныхын тухай, дэрнийхэн тухай. За та одоо эсгээ тавч өмсөх үү? Эсвэл та одоо альсан тавч өмсөх вэ? Эсгээ тавч юм уу гэж ингээл нөгөө нэг байгаа юм дээр л толгойч байгаа. За энэ нь бол аллынх нь мөнгө төлж байгаа тэр шалтгааных нь 20%. За одоо нэг 80% үлдчихэж байгаа. За 80% нь болохоор юуны төлөө төлдөг юм бэ гэхээр за ингээд ороо боллоо. Наад юмтэй. За нөгөө тэр бүгд чинь нөгөө сүүл төсгөө ч юм уу дагуулсан. За ингээд манайхнаар бол нөгөө манай хэрмэн цав шиг нэг тийм нэг юм ирмэг дээр очих юм байна л да. Ингээд нөгөө хоёр чи ингээд ирмэг дээр. За ирмэг дээр ингээд очингууд нэг юм жижиг өөр ширээ засцсан байх юм байна. За ингээд ширээ ирмэг дээр гараад очингууд цаанаас нь манай нөгөө тэрхийн цагаан нуур шиг тийм нэг цав цагаан нуур ингээд мэсгээл гараад ирэх юм байна. Хүү ямар гоё нуур вэ гэж нөгөө хоёр чи нэх юм байна. За тэгэл байж л нар ингээд шингээл доошоо ингээд яг нар шингэж байгаа ашиг нөгөө нуур чинь ингээд уу болон асар том нар ингээд Африк нар доош шингээл байж ил яг нарны тэр туяаны доороос Африк хүүхдүүд тэмээ онцсон гарч ирсэн. Тэмээг онцсон. За тэгээд нөгөөдөл чинь тэмээтэй гарч ирсэн нөгөө тэмээ дээр нөгөө биелгээ хийгээл зарим нөгөө нэг юу хөөмөөгөө хийцтэй манай монголчууд ярьж штэ. Ингээд нөгөө өөрсдийнхөө этно буюу зөвхөн тэр хүүхдүүд хийж чадах. Одоо жишээлбэл манай монгол биелгийг монгол хүнээс өөр хүмүүс хийгээд бас л ботлол харагдаж штэ тийм учраас нөгөө байгаа юм үзүүлнэ гэсэн. Тэгэл нөгөө хүүхдүүд чинь нөгөө дуу хоороо өргөөл нөгөө хөнгөн чимгэл яг л тэр хоёрт зориулсан гоё. Энэ номерыг бол зөвхөн тоо хоёрт зориулж бэлдсэн шүү гэдэг юм сайн хэлээд өгч штэ. Өөр энэ номерыг бол та хаамж үзэхгүй. За ингээд номероо үзэл дуусна нөгөөдөл ч өстэй бөмбөр мэдээлэлтэй сүртэй юм уу асал гинт ингээд амар том гал гарна гэж байгаа юм. Тийм том түүдэг хэлсэн гал асаа. За яг тэр ашинд нар шингэн галж асна нөгөө хоёр чинь жижиг юм хөрөгч онгоолгоод хүүхдүүд юм дарс гарч ирсэн оргилон дарс. За ингээд хүүхдүүд дарсаа тийм оргилон дарсны хөрөгч хэрэг болох юм шүү дээ. Батраагаар ажилладаг. Эко пауэр шууд нарнаас өөрийгөө дэжээдэг тийм. За гаргаж ирлээ дарсаа амрууллаа. Нарч шингэлээ хүүхдүүд чаалаа дарсаа. За дарсаа уулаа. За энэ нөгөө сая доллар төлж байгаагийнх нь 80% биш. Ингээд болоо. Энд нэг тийм хэцүү зүйл өртөө. Энэ бол тэр бомбуудтай айлт. Дэлхийд дээр зөвхөн тэр цэг дээр тэр цаг мөчид мэдэрч болох мэдрэмж төлөөлж тэр мөнгө төлдөг. За Монгол энийг хийх бүрэн боломжтой. Монгол жинхэнэ хөгжлүүд нь байна. Одоо юу гэдэг таныг одоо жинхэнэ их хааны одоо яг алхаж ийсэн одоо нуугдчихсэн тэр замаар таныг айлгуулъя. Эсвэл одоо яг юу гэдэг чи те. Одоо би таныг ингээл янз бүрийн юм сонирхолтой. Тэгээд манай энэ өснө байна, засна байна.
одоо өсөлтөө сайн цанын баазаа байгуулж болж байна. Ингээл гэх мэтлээ. Тэгээ ер нь онцгой аялж болчихлоо. Монгол ер нь хөгжих боломжтой. Онцгой гэдгийг сайн болоод авчаарай. Онцгой гэдэг нь онцгой сонин содон тийм юм. За одоо манай язгуур урлаг гэдэг чинь бүгд энэ онцгойд орно шүү дээ. За манай энэ Шанхайд болдог нь юу гэдэг юм? Бүсэн баримл яг манай монголчууд амдаа очиж төрүүлдэг. Эхлээд 1-р өрөөнд авдаг байсан. Сүүлдээ бүр 1, 2, 3-р өрөөнд авдаг байсан. Сүүлдээ бараг л Монгол хүн л бүх юуг нь авдаг байсан. Нөгөө сумаа шиг сумаг Монгол хүн авдаг шиг л одоо тэр бүсэн баримлын наад нь. Тэгээд эндээс харагдаж байгаа байхгүй нөгөө Аз гэлгээ. За мод дэжтийн парк одоо тэр Чэжу арга дээр хийгээд байгаа юм аа одоо Монголд хий. Одоо Харваачт нь байна, Морин байна. Одоо юу л вэ одоо Монголд байна шүү дээ. Үлэг гөрүүлийн парк хамгийн ховор сонин үлэг гөрүүлийн бүр өндөг нь байна. Одоо баг зохилж байгаа баг халуунаараа өндөрч байна. Хам. За тэгээд үлэг гөрүүл говь тэгээд энэ хоёр том сэдвч юм бол Монголын зайлшгүй хоёр том сэдв байна. Тэгээд хүннүүгийн хаадаг энэ одоо ноён уулыг бол зүгээр ухахгүйгээр сайхан байгаа юм нь үзүүлээд байхад тэр чинь өөр уурхай байхгүй. Тэр уурхайгаас их юм олж болохоор. Одоо манайхан болохоор ухамл гэдэг. Ухахгүйгээр хүннүүгийн хаад язгууртнуудын булшиг гэж үзээ. Үзэхэд $200 гэх тэгээд сая одоо Европ манай Монгол өв соёлын музей нэгдсэн юм л да. Европын Исланд. Тэгээд тийм интерактив дижитал маягийн тийм музей нээхэд тэр чинь бүр Европын орнуудаас 100,000 хүн очиж зорж үзсэн байна. Тэгэл такс нь $200 гэл. Монголын тухай хүмүүс ингээд үзэх хүсэж байгаа шүү дээ. За креатив арт парк энэ бол нөгөө түрүүний 50-ны жишээнээр гэсэн үг. Бид нар ингээд урчуудаар нийлүүлсэн том парк байж гэнэ гэсэн үг. Тэгээд өв соёлуудаас тийм сургалтууд нь байнга явна нөгөө эсгийн ширмэл хатганал одоо нөгөө дайлан урах одоо урлах дээс том юу гэдгийг нөгөө хүүхдүүд өв соёлоо сурахгүй байна гэж суугаад байгаа шүү дээ. Яа сурах. Тэгээд тэр нэг түүн байж л та. Тэгээ хүүхдүүд нь тэнд очиод өв соёлынхаа хичээл тэмдээ давхар ордог. Зүгээр нэг видео үздэг биш ээ. Үздэг тийм. Тэгээ жуулч тэнд заавал очдог. За эсгийн болон асуудал. За манай эсгийн ширмлийн урлаг бол зөвхөн монголчууд хийдэг юм байна гэдэг нь бас сайн нэг доктор докторийн ажлаар нэг нэмлээ батлсан байгаа. Эсгийгээр бол яг урлагууд бол янз бүрийн улсууд байдаг юм байна. Эсгийгээр одоо юу гэж чихмэл хүмүүс хийдэг юм байт юм байна. А яг эсгийн ширмэл болоод ирэхээр яг нөгөө пресс юус гэдэг шиг яг Монголын зайлшгүй энэ бол нөгөө тийм брэнд болох боломжтой юм байна. Эсгийн ширмлүүдийг бол нөгөө айлууд одоо овсууд ч гэсэн нөгөө дуум шингээдэг тийм их органик мэдрэмж төрүүлдэг халуунуулаа гэдэг. Энэ бол эрэлтэн байна. Эсгийгээр одоо мэдээллийн самбар хийж болж байна. Янз бүрийн мэдээлэл хатгачдаг тийм. Тэгээд ийм опс орон зайд байж хад маш халуун байгалийн мэдрэмж төрүүлдэг. Тэгээд эсгийн бол ингээд маш гоё сэдвээ. Урчуудаа нийлүүлээд хэвээр нөгөө ихтгэл баяны хэлтгэр тийм. Хэвээр нэг сайхан энэ тамирын болон ойлгочонгуудыг цуглуулж байгаа юм шүү дээ. Эсгийн хийх юмсан гэдэг шиг тийм. Энэ сайхан урчууд авьяаснуудаа сайхан цуглуулж байгаа. Хэвээр зогсоо зайгүй энэ ширмлийг үл хийх хэрэгтэй байна. За тэгээ уран дарах одоо манай дарагчууд бол маш их алдартай. Бүр одоо 20 төрлийн хийц үүдэг. Ийм олон хийцтэй улс орнд маш ховор. Энэ бол нөгөө л их хааны үеийн урчуудын үлдэгдэл бүр одоо олон явж байгаа гэсэн. Жижигхэн нэг 50,000 хүнтэй нэг юм овг байлаа гэж бодоход өөр юм гэсэн хийцтэй. Энд чинь асар их тийм амбиц тийм ур ухаан байгааг илэрхийлж байгаа. За дөрөв дэх том чиглэл бол газар зүй нүүдлийн энэ соёл иргэншилтэд тулгуурласан аялал жуулчлал гэдэг ийм том сэдв байна. За би аялал жуулчлалыг түрүүнд нэлээд их ярьсан. За энэ дээр нүүдлийн соёл иргэншлийн төвийг байгуулъя. Ирээдүйн нүүдлийн соёл иргэншлийг эндээс үзчихдэг. За адилхан явдал аялал жуулчлал их хааны мөрөөр аялал хурдан морины тойруулга. За морь бол нөгөө нэг дэлхийн бас баячуудын сонирхдаг сэдв. Хурдан морины тойруулга Монгол байх хэрэгтэй. Монгол морьдуудаа энэ тэр бомбдууд үнэтэй зарыг. Морьныхоо соёлын эд өлгийн зүйлсийг одоо хазаар эмээл бас зарыг бүтээгдэхүүн болоо. Морийг дарсан. За дэлхийн энерги амар амгалангийн төв гэсэн ийм мессеж байж болж байгаа. Энерги угаасаа нөгөө хагалбар учраас энерги нэм байгаад байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээний цанын бааз, археологийн үзээ, аршин эмчилгээ. За аршин эмчилгээ бас маш сонирхолтой сэдв шүү. Энийг сайн бодоод авчаа. Ер нь нөгөө хагалбар учраас
Тэр хагалбар дундаас чинь цаг агаараа хөдчихсэн манай хагалбар байдаг. Манайхаас дэгдсэн шааш оронш суураа бүр Солонгост очдог шүү дээ тийм үү? Санаж байна. Энэ нь болох нь манай хагалбар бол энэс салхи дэгддэг гэдгийг л хэлээд байгаа. Тэгэхээр тийм учраас энэ манайд их аршаан байдаг. Тэгээ манай шаргалжуудын аршаан энтрийг бүр Японы тэр бүр брэнд болсон том аршааны судлаач доктор нь өөрөө хэлж байгаа байхгүй. Юу одоо манай аршааны ажил яг аршаа юм байна. Бүр эрдэс бодсон үзүүлэлт шин чанараа бол хамаагүй их үзүүлэлттэй байна. Ингээд хөгжүүлээ гэдэг санаа хэлж байгаа байхгүй. За нэг маш сонин санаа танарт хэлж өгье. Шонхор үржүүлэх ферм. Шонхор. За энэ бол нөгөө арабын зах зээл байна. Байгаль шонхруудаа одоо нарийн зарах ш. Энийг үржүүлээд нэг шонхор чинь одоо маш хүнтэй байна шүү дээ. Энэ бол тэгээ шонхруудаа бид өөрсдөө шүтээд шүтгэс гадна ингээд байгаль зах зээл бий үржүүлээд гарах боломжтой. За тэгээд бүр тусгай тийм ангийн үрд ажиллаж ууч байт юм л да. Нэг ам буутгал бүр $100,000 төлдөг ажиллаж ууч байдаг. За энэ дэр бүр нэг сонир санаа гарч ирсэн. Сарлахыг зэрлэгшүүлээд сарлага буудуулъя гэдэг санаа гарч ирсэн. Зүгээр сайн болоод очлоо. Сарлахыг зэрлэг болгочоор ч ингээл бараг л нэг юм. Тий. Аншиг болох шүү дээ. Заавал аргал маргал ангираа буудуулаад яах юм бэ? Дуусчихвал 9 минут чинь одоо дуусчихаа шүү дээ. Хулгаагаар агнаад ихтэй дөрөв дуусчих юм чинь. Эртээ дөрөв хулгаагаар агнаж байгаа юм агнаад байгаа юм албан ёсны болгоцсон дээр байхгүй юу? Одоо манай юм туул загсан насаа чинь хулгаагаар л агнадаг байхгүй дандаа хулгаагаар. Тэрийг албан ёсны болгоод хэл болгоод татврыг аваад мөнгөний хураагаад тэгээд сарлага зэрлэгшүүлээ сарлага болгоо. За нэг онцгой аялал жуулчлалыг санаад авчих хэрэгтэй. За ингээд 5 дахь хамгийн том сэдв бол Монгол хүний оюун ухаан энэ бүтээл сэтгэлгээнд тулгуурласан мэдлэг суурилсан үйлдвэрлэл. Мэдлэг суурилсан бизнес. За энэ бол мэдлэг суурилсан бизнес гэдэг бас одоо нэг эдийн засгийн бас нэг том чиглэл болоод явж байгаа. За энэ бол зайлшгүй. Цөөхөн үнэтэй хүмүүс бол мас үйлдвэрлэлээр бол угаасаа оролдоод нийлдэг юм аа. Одоо энэ ерөөчүүдийн явж байгаа загвар бол яг мэдлэг суурилсан. Тэгээ өөрсдөө одоо эдгээр чинь стартап нэшн гэж нэрлэдэг. Тэгээд бас инновацийн нэшн гэж нэрлэдэг. Тэгээ ер нь бол эдгээр гол хийдэг юм энэ инновац суурилсан, мэдлэг суурилсан. За мэдлэг суурилсан гэхээр яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр маш энгийнээр бол эрдэмтэн профессорууд, докторуудынхаа нээлтийг цааш нь бүтээгдэхүүн болгоно л гэсэн үг. За тэгээд энэ олон нэг шинжилгээ ухааны нээлтүүд байна. Энэ олон судлаачид байна. За тэгээд дээр нь электроникийн чиглэл байна. Энэ програм хангамж гэдэг чинь бүгд энэнд мэдлэг суурилсан гэдэгт ороо явчихна. За манай програм хангамж сайхан зэгцэрсэн байгаа. Одоо манай залуучууд энэ дэр хөдлөөд эхэлсэн. M-Lab маш олон одоо инновац төвүүд нэгтчихлээ. Энэ бол сайхан жигдээд байна. Гэхдээ цаана маш их хаягдж байгаа одоо энэ электроникийн үйлдвэрлэл байна. Одоо энэ машин угсралтын үйлдвэрлэл байна. Энэ жаргал сайхан өөрхийн насаараа л одоо хийлээ. Одоо бүгд л эсрүүцэж байна. Одоо яагаад Монгол хүн машин угсарч болох вэ гэсэн юм. Яацсан орно тийм. Угсарч байгаа машинаас нь 2 дахин үнэтэй үнээр л аагдлсан муухан хор тутаатай хогон дээр байсан автобусыг л худалдаж аваад байгаа. Угсарч байгаа автобусаас нь 2 дахин илүү үнээр хогон дээр байсан автобусыг оруулж ирээд ахан дүүсэж хордуулаад яваад байгаа гэхээр одоо яг юу юмэрч яг хэлхий гэхэд заримдаа бүр үгийн байлагч яг үнээр өрөхгүй юм да. За энэ бол боломжтой. Би нэг яг бодиттой жишээ хэлье. Одел электроникийн ган од гэж юм байдгийг. Тэрний үеэл нь энэ Японы KSG-д ажилладаг Алтан Бадрал гэх залуу байдгийг. KSG гэдэг энэ бол PC board-ны дэлхийн 2-т ордог дээрээс том үйлдвэрлэлтэй. PC board гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ электрон баруунуудын доторт нэг юм ногоон юм нэг хавтан байдгийг бүх электроникийн гол одоо тэр тарихыг загварчилж өгдөг PC board гэдэг их хавтан. За PC board-ны гол үгээр нь бол зэс байдаг. Зэсэн дээр их хавтан хэвлж идэг. За Furniture KSG2 Монголыг юу яагаас энэ сонирхдаг вэ гэхээр манай Алтан Бадрал тэр KSG 2-3 супер компьютер зохион бүтээж өгсөн. Та нар санаж байвал 4 жилийн өмнө Монгол залуу Legacy гэдэг супер компьютер зохиож гинэ 4 жилийн зарж байгаа нэг шуугаар нэг тэр залуу. Одоо бол тэр залуу бүр ингээд ерөнхийлөгчөөр компани ерөнхийлөгчөөр авъя гэдэг хэлчихэж. Тэгээд би тийм юм хийхгүй би угаасаа
юмаа бүтээ зохион бүтээн. Угаасаа л Монгол юмаа чаддаг юмаа хийсэн дээр. Тэгээд зохиогоод явж байгаа. Тэгээд тэдний гол бүтээгдэхүүн нь PC board. Автоматжуулалтын буюу дэлхийн энэ одоо үйлдвэрүүд чинь та нар бүгд автоматжил байна гэж яриад шүү. Гарын ажиллагаа багасгаад автоматжуулахын тулд дандаа бордуудаар дамжина гэсэн. Тэгээд автоматжуулалтын бордуудыг хуучингол хүн ихтэй цалин багтай газруудад түшилж хийдэг байсан бол одоо болохоор нөгөө хай-тек өндөр технологич нь болохоор хүн цөөхтэй толгой шаардсан, толгой сайтай цөөхөн хүмүүс өрөнд инженерүүд өдөртнө гэсэн үйлдвэрлэл. Тэгээ PC board-ны үйлдвэр Монгол байгууллага гэж бодоод зэс нь байна, гол үгээд зэс. Тэгээд нэг 20 инженер л авах хэрэгтэй болчихдог. Тийм. Бараг энэ хавийг ингээд ойрын нэг 10-20 орны бүрэн PC board. Эхний ээлжнүүд их автан. Их автан. Одоо тэр диоднууд байршуулдаг их автан гэж байна. Зэсэн дээр ерөнхийдөө суурьудаа хэвлээд дараа нь диоднууд байрлуулдаг ингээд програмчлал ирэхээр PC board болж байна. Эхний ээлжинд ингээд тэгээд энэ үл яг энийг хай-тек парк гэдэг юм төсөл явж байгаа юм л да. Бүр газраа авцсан Т100 эзэн том төсөл байгаа. Эрдэнэ сумд онгоц бодлыг түшийлээ. Ер нь онгоцоор явдаг энэ бүтээгдэхүүнүүд дандаа тээвэрлэдэг. Энэ бол хай-тек Монголын одоо хамгийн ихний хай-тек электроникийн чиглэлийн төсөл байгаа. Эхнийг ч явахдаа яаж 80-аад онд хийжсэн гэдээ хэлсэн шүү дээ. Арай нэг одоо суурьтай явж байгаа гэсэн үг. Тэгээд хөрөнгө оруулагч нь өөрсдөө хөрөнгө оруулах бэлэн одоо үйлдвэрлэгчд нь бэлэн байж байгаа. Тийм чиглэл байгаа. За шинжилгээ ухааны нээлттэй бүс гэдэг хамгийн дээдлэг бичсэн байна. Энэ бол юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ Абдул хааны их сургууль гэдэг нэг 5 жилийн өмнө байгуулсан ийм нэг их сургууль байна. Энэ бол шинжилгээ ухааны нээлттэй бүс гэдэг загвараар байгуулсан. За энэ Абдул хаан болохоор яг тэр нефт болон алмазаас асар их мөнгөтэй болоо. Тэгээд мэдээж тэр мөнгө чинь дуусах юм чинь одоо цаашдаа юу хийх вэ гэж бодоод тэгээ ер нь шинжилгээ ухааны нээлттэй бүс байгуулсан зүйл юм байна гэж үзээд тэгээ Абдул хааны их сургууль гэж байгуулсан. Дэлхийн шилдэг 200 эрдэмтнийг цуглуулсан байна. Их сургууль дээр. Тэгээд дан ийм судалгаануудыг дэлхийн компаниудаас судалгаануудыг хийнэ. Судалгаа хийх ямар ч татвар байхгүй. Судалгааг санхүүжүүлэх. Тийм бол нээлттэй бүс гэсэн санаанд хэрэгсэн. За тэгээд энэ дотор нэг Монгол эрдэмтэн сонгож очсон байна. За Алтан Баатар гэдэг бас залуу байна. Тэгээд тэр сонгож очиод ажиллаж байгаа хэвс дундаа бол өөрөө нэг юм бодсон байна л да. Энэ бол Монголд их тохирох ер нь загвар юм байна. Монголд энэ тэмдэг бол олон нээлтүүд хийгээд ирдэг, судалгаа хийгээд ирдэг. Тэгээ юм болж чаддаг, инновац болж чаддаг. Цаашаа нарийн судалгаа хийхээр санхүүжилттэй болж чаддаг. Монголд ер нь ямар ч тийм ойлголт байдаггүй. Нийт төсвийнх нь бараг 1% бараг энэ шинжилгээ ухааны салбарт. Одоо яг юм шүнсний нулимор шиг төдий шинжилгээ ухаанаа ингэж дарамжиж байна гэсэн. Тэгэхээр ийм байдалтайгаар бол бид нэр шинжилгээ ухаанаа цаашаа одоо бүтээгдэхүүн инновац болгох гэх энэ бол үнэхээр бодлоо. Тэгээд энэ залуу болохоор ер нь шинжилгээ ухааны нээлттэй бүс Монгол байгуулъя. Судлаачдыг төлөвлөлөө судалгаа хийх, судалгааны захиалгуудыг дэлхийн том компаниудаас одоо үүдлээс ч гэдэг юм органик төлөвлөлт судалгаануудыг аваад тэгээд судалгаануудыг санхүүжүүлэхэд нь татваргүй болгоно гэдэг л тийм санаа гэсэн. За энэ бол Монгол маш их тохирох тийм санаа байна. За захиурын хөндийгээд загвар явж байгаа шүү дээ. Захиурын хөндөө бол Монгол одоо энэ програм хангаж явах нь маш их тохирно. За автомашины угсрал зохион бүтээлтийн парк тохирно. За патент янз бүрийн нээлтүүд, патент брэндүүд бүтээгдэхүүн монголчууд бас маш их тохирно. За мэдээллийн технологи програм хангаж маш их тохирно. За крипто үндэстэн гэдэг одоо энэ бол бас шинэ сэдв. Дэлхийд дээр одоо нэг хөгжөө 5 жил болж байгаа юм да. Тийм шинэ сэдв. Одоо крипто нэшн гэдэг Монгол одоо маш их яригдаад том шуулган болоо явж байгаа шүү дээ. Энэ бол мэдээллийн технологийн дараагийн үе. Тэгээд энэ дэр болормо гэдэг одоо Америкт компанитай ийм судлаач байгаа юм крипто чейнийг судалдаг. За энэ бүсгүй бол өөрөө энэ загвар бас Монголд маш их тохирно. Монголын асуудлуудыг энэ авилгал, улс төрийн санхүүгийн юмнуудыг зохицуулах. Энэ нэг талаас энэ бол Монгол асуудлыг шийдэх хэрэг бол нөгөө талаас Монголын энэ потенциалтай залуучуудыг энэ чиглэлээр мэргэжүүлэх юм бол дэлхийд дээр одоо хамгийн их үнэтэй байгаа мэргэжилтнүүд хамгийн их өндөр цалинтай. Хаанаас ажиллаж болдог энэ ажлыг хийх нь бол интернетээр түшиглээ. Тийм учраас энэ загварыг бас ярьж байна. За тэгээ саяны ярьдаг энэ хай-тек парк байна. За тэгээ сэргийгт эрчим хүч. Сэргийгт эрчим хүч бол ер нь цаашдаа л одоо улс их орн байгаа цагт эрчим хүч байж таарна. Тэгээ эрчим хүчний хараад яваад шүү дээ. Тэгээ энийг багасгахын тулд бол индивидуал буюу бие даасан дотоод ийм их усруудыг ашигласан ийм чиглэлүүд хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн нэг тосхны гэхэд одоо нэг өөрийн гэсэн нас алхаар ингээд тосхны
эрчим хүчийг хангах боломж, нэг сумыг хангах боломж байгаа гэдэг санаа. За ингээд ийм 5 тэргүүлэх чиглэл ер нь тодорхойлсон байгаа. Энэ чиглэлүүд ихтэй та нарт тус тустай гэж өгдөө битгий ойлгоо. Эдгээр хоорондоо бүгд уялдаатай нэг нэгнийгээ дэмжсэн, нэг нэгнийгээ нөхсөн, нэг кино хийлээ гэж бодвол тэрэн дээрээ нөгөө аялал жуулчлалаас орчилдог, нөгөө гар урлаас орчилдог. Тэгээ Монгол бол ийм юм аа. Бид нар ийм давуу тал байгаа маа гэдгээ гадагшаас сурч ойлгуулдаг монголчуудаас ойлгуулдаг. Одоо манай залуучууд бол нөгөө ямар ч баримжаагүй яах вэ гэдгийг мэдэхгүй байгаа гэсэн. Тийм учраас маш гутран байгаа, маш их одоо юу байгаа. Тодорхой тийм чих баримжаа байхгүй, салхинд хөөгд хамгуулмал амьдарч байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр яг бусад улс орнууд бол яг энэ зүйлүүдээр ямар нэгэн агуулга мэдээ хийнэ, энэтэйгээ холбоо. Ямар зориггүй нэг ширхэг мэдээ байхгүй. Тийм. Одоо Монгол гэдэг та нар хайгаад үз. Нэг хэдэн тараншины хүүхдүүд, нэг хэдэн улс төрчдийн хэрэг, тэгээд нэг хэдэн авилгалын хэргийнх мэдээ. Ердөө Монголыг тэг төсөөлж байгаа гэсэн. Тэгээд нэг хэдэн морь унсан нэг хэдэн хүний зураг. Тэгэхээр нөгөө Солонгосыг юу гэж төсөөлдөг байсан бэлээ? Далайн иргэн нэг хэдэн загсч модон чадаа байлдаг гэж төсөөлжсэн бол одоо Монголыг болохоор хүмүүс тэр мэдээлэлээр төсөөлж байгаа гэсэн. За нэг хэдэн хулгайч бодтой. Тэгээд нэг ихэнх нь бараг тараншаанд амьдардаг. Тэгээд бараг бүгд л бараг тараншаанд амьдардаг. Хүүхдүүд нь. Тэгээд нэг хэдэн тараншаанд амьдардаг, нэг хэдэн хулгайчтай, тэгээд нэг хэдэн морь унж давхсан нөхдүүдээс ер нь ийм хайдек юм ч юм уу, хувцас загвар юм ер нь халтаж авах болов. Авахгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нөгөө контент агуулга үйлдвэрлэгээд байгаа санаа чинь. Бид нар одоо англиар Facebook дээр нэг мэдээ бичгтээ хүртэл бүх юмаа нэг юм бодлоготой, нэг юм концепттэй гэж хэлж байгаа. Үзэл санаа, үзэл баримталтай гэсэн. Энэ санаан дээр бүх зангидагдсан. Энийг гадагшааж ойлгуулдаг, дотгошоож ойлгуулдаг. Ингээд байх юм бол эн чинь явандаа бидний чив баримжаа болж хөрчнө. Яг мэдээж энэ дээр өөрсдөө та нар нэмэх зүйлүүд нэмж болно шүү дээ. За тэгээ бодит яг одоо бодит хийгдсэн хэдэн жишээ бас хэлээд өгч. Араа ихтгэл үнэмшилтэй болох үеднээс саяны нэг 5 салбарыг агарын биш та нар нэг цээжний пангаараа гөрөөд байна гэж ойлгохгүй тул бодит жишээ нь одоо Ленцэг эмээнийхэн финтекийн зах зээл дээр маш бүр өсрөнгөө гараад ирчлээ, хөрөнгөө бас очлоо. Одоо гадаад орнуудын финтекийн зах зээл рүү гарчиж байгаа Монгол залуучууд. За IBI-ийн одоо бид нар яг энэ IBI дээр бид үйл ажиллагаа зохион байгуулж байна. За эдний компани Монголын програм хамгаалчдыг бүгдийг интеграцлж байна. Хоорондоо нөгөө Diamond гэдэг ERP дээр бүгдийг нийлүүлээд ийм нэгдлүүдийг бий болгож байна. Худалдаа, онлайн худалдаа ингээд янз бүрийн одоо юу гэдэг тийм бүр хэлтэж идэх юм. Эднийг бүгдийг интеграцлах. Энэ бол нэгдэл явуулж байна гэсэн. За энэ лаб гэж саяхан одоо энэ Central Tower дээр байгуулагдсан. За энэ бол Монголын үнэхээр сайн програм байх юм шууд хөрөнгө оруулалтанд босгоход бэлэн. Шууд одоо ментор одоо хөгжүүлэхэд бэлэн, төслийн хөгжүүлээд ингээд бэлэн баг байгаа гэсэн. Танд үнэхээр л одоо програм хэмжээ санаа болон одоо танд тийм алсын хараа бодлого байгаа бол хөгжүүлэхэд бэлэн, бүтээгдэхүүн болгоход бэлэн гэсэн. Байгуулагдчихлаа. Цаанаа бас маш олон ийм олон улсын тийм сангуудтай нэгдсэн юм лаб байгаа. За өдөөлийнхэн байна. Өдөөлийнхэн бол Монгол маш олон жил электроникийн угсралт хийсэн. Одоо бол эдгээр бол өдөөл хайтек PC board-ыг л одоо хийнэ гэсэн тийм ойлголттой. Яг нарны займаа ингээ хийгээд энэ зэрэг хийгээд явж байна. За эдний дээр бол тэр электрон техник үйлдвэрчтэй холбоо гэдэг Монгол байдаг. Ер нь нэг 50-60 компани байдаг. Дандаа электрон техникийн одоо онгоц хүртэл одоо юм удирдлагатай ачаад хийдэг хүртэл онгоц хүртэл манай залуучууд зохиотсон ингээл маш олон бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд явж байгаа гэсэн. За чандамны жишээ байна. Энэ Төв аймгийн чандамын суманд баригдсан. Энэ бол нөгөө олон тархаа ботхай ямар ч одоо зориггүй бөгөөд юмаа хийж чадахгүй байсан хүлэмжний бизнес сонирхогчд нийлээд агропарк байгуулад энэ бол хүлэмжний маш сайхан жишээ. Би нэг задлж танах ярьж байна. За саяхан энэ баслагны бас тийм Чезэр Публик гэдэг нөгөө тогооч нөгөө хэмжээ тэр бас хийж байна. Тэр бол нөгөө аймаг нэг хэдэн баслаг хийгээл Доржийн баслаг, Бонкагийн баслаг, Зэцгээгийн баслаг гэж нэг ямар ч ихтгэл төрүүлж чадхаар юм байсан. Энийг хэрэгцсэн юм зохион байгуулалтанд оруулаад жижиг үйлдвэр цэгүүд аймаг сумд нээж өгөө. Тэгээд нэгдсэн брендинг болгоод оруулчих гэсэн. Одоо энэ бол гадагшаа гараад эхэлчихэж байгаа. Монголын ресторануудын баслагны зах зээлийг дотооддоо одоо бид нар Швейцараас ч юм уу баслаг авах ямар шаардлага байна?
Тэвөө тэр голлоонд одоо бүгдийг юм. Тэгээд өөрсдийнх нь тэр голлоондууд нь ирээд өөрсдөө гэж байгаа байхгүй. Монгол бэлтгэл бол зүгээр юу голлоонд юм байна. Энэ хичээрийн сүг гэдэг чинь өстой үнэхээр л зэрлэг гэдэг юм. Зэрлэг сүг гэдэг чинь зэрлэг гэдэг. Одоо өөрийн дэлхийн хүмүүс тэгдэг гинэ. Фермерийн сүг гэдэг. Хэзээ ч нар үзэж байгаагүй сүг гэж нэг байдаг. Хоёр дахь левлийн сүг нар үзсэн сүг. Тэр нь болохоор зүгээр үхрийг хаяа нэг гаргаж ингэж гашаан дотор тойруулж. Энэ нь бол хоёр дахь левлийн сүг. Гурав дахь нь өвс амсаж үзчихсэн үнэнээс гэж байгаа. Тэр нь болохоор хаяа нэг бэлчээдэг. 7 хоногт нэг удаа бэлч. Энэ нь бол 3 дахь үнэтэй байдаг. За тэгээ хамгийн сүүлд нь бол мэдээж зэрлэг бэлчээрийн сүг. За энэ нь бол мэдээж хамгийн их үнэтэй 4 дахин үнэтэй байдаг. Одоо бол бид нар одоо брэнд яах юм бэ? Зүгээр болцоо идээд сүгээ босгож уугаад жацгаанаа босгож идээд тэгээ сайхан Монгол их хэмжээний ноосоор ясан самцаа говийнхоо болтойг өсөв. Ингээл хувцсан байна боолно. Ямар ч одоо брэндээс илүү биднэрт брэндүүд байгаа байхгүй. За говийн ноолоор болтойны одоо энэ хөгжүүлэлт байна. За эднийг бол бүр ингээд бүү одоо бүр дэсэл яг өсөлтөөрөө бараг ийм 4 дахин байгаа юм лээ борлуулалт. Тэгж өсөж байгаа юм л одоо. Ажлын байр гарч байгаа байдал гэсэн хэлж байгаа юм лээ. Энэ нэг 10 ойлч авдаг гэдэг одоо 500 одоо ойлч авдаг. За хамгийн сүүлд нь Монголын энэ фэшн дэсэлт. За одоогоор та нар ингээ сайн анзаараа. Хувцас загварын зах зээл дээр Монголын 80 гаруй брэнд байна. Өөртөө ч хэзээ ч ийм байгаагүй. Монголдо хийх оролдлогууд эхэлж байгаа гэсэн юм дэсрэлт бий болж байна. Тэгэхээр маш их нөөц байсан байгааз хувцсан дээр тийм маш олон дизайнерууд, ойлчид нийлээд янз бүрийн брэндүүдийг 80 гаруй брэндүүд үүсгэсэн. Энд чинь юу хэлээд байна гэхээр ийм дэсрэлт бий болж байна. Одоо энийг зөв зохион байгуулалтанд оруулжвал хувцсаа Монголд хангах бол асуудалгүй гэдэг л ердөө санаа. Олон ээжүүдээ ажилтаа болгоё л санаа. Олон давхурцсан одоо бол хоорондоо өрсөлдөх гэж үзэн дээ шүү дээ. Тийм брэнд юм бэ. Яг вэ их шаардлага байхгүй. Яг өрсөлдөх үнэхээр тийм арт талын юм дээр байж болно. Масс зах зээл буюу нөгөө хувцаар хангах, костюм бижекээр хангах, жинсээ өвнөр хангах, тийм өдөр тутмын ноосн цамцаар хангах юм дээр л ердөө тренд загвар гаргалаа, дизайнерууд нийлээд гаргалаа, ойлчид нийлээд ойлоо. Тэгжээч хувцсны өртөг буурах юм аа хамгийн гол. Тийм. Ганц нэгээр хийгээд болохоор ч нь бол үнэхээр өртөг бууруулж чаддаг юм аа. Тэгээ манай хүмүүс их шүүмжлэлт юм л да. Монгол юм гэхээр яхаараа юм үнэтэй байсан юм байна гэл тийм. Монгол юм ягаад үнэтэй байж болохгүй гэж. Монгол юм үнэтэй л байг л. Тэр чиний л одоо ахын дүүсчил тэр хийж байгаа шүү дээ. Сая ярил бид нар хамаатан л байгаа шүү дээ. Тийм. Одоо хятад гутал аваад 1 жил өмсөд хаях Монгол гутлыг 150-аар аваад 3 жил өмсөх хоёроо ямар ялгаа вэ? Манайхан зүгээр нэг шинж тэмдэг, наад өнгөцгөн талынхын юмыг хараад тий. Одоо нэг хятад юм тоодоос ийм хүүхдүүд болоод одоо бүгд бөөрөг. Тэгээ кэт өмсөл бүгд одоо зэстит, бүгд өвчин. Тэр монголчууд яагаад урт хувцас өмсдөг гэдэг? Яагаад урт юм чинь бөөр энэ эрсдэл зураг юмстай. Өөрсдийнхөө энэ өөрсдөө хувцсны соёл гэж байна шүү дээ. Энэ чинь олон мянган жил бодоод бид чинь энэ байгаль орчны ойлгосныхоо үндсээр энийг хийж байгаа болохоос гинт тэнгэрээс гинт юм бууж ирэх шүү дээ. Тийм учраас за үнтэй нэгт бол үнтэй байгаа. Гэхдээ цор ганц хийсэн юм маас үйлдвэрлэл мянган ойлчтой үйлдвэр хийж байгаа нь хоёроо орж байна. Энийг л одоо манайхан одоо болох юм ойлгохгүй. Гар урлалын хийсэн нэг хөв сэлбэр шавраар дутгаж хийсэн орон сэвнэр хоёроо орох ялгааг одоо ойлгохгүй яваад юм гэхээр. За тэгээд мэдээж өртгийг бууруулж болно. Өртгийг бууруулахын тулд ердөө тэр нэг үн цэнийн гинжиг хэлхээс гэж хэлж байгаа. Хоёртой холбоо нэг загвараас олныг хийх. Түүгээ эдлийг олноор татах. Энэ бол маш энгийн. Нэг жоохон юм аваад материал аваад нэг орой хоол хийх ямар байдаг вэ те? Зах гараад нэг сарайхаа хүмүүсийг цуглуулж байгаа ямар байдаг вэ? Ингээд л энэ бол ойлгомжтой. За ингээд саяны Монгол жишээнүүд дотроос би нэг жишээг нь маш сайн задлаад би хэлээд өгчий. Яг энэ загварыг ихтэй бүх
хийх гэж байгаа сэдвүүдээр та нар боолгож бодоорой. Энэ бол зөвхөн нөгөө хүлэмжийн дээр яриад байгаа биш. Бүгд адилхан ердөө нэг л завгүй байх хэрэгтэй гэсэн. За энэ бидний одоо явж байгаа завгүй. Одоо бидний хийж байгаа ажил маань гэсэн. Нэг нэгээрээ тус тусдаа амиа харгалзуулж, довоо шарлуулж болохгүй л одоо 20 хэдэн жил, 30 жил бүгд зүтгэж байгаа. Намайг хүүхд байхад зүтгэдэг байсан, одоо ч гэсэн зүтгэж байна. Тэгээд бид нар юунд ч хүрээгүй маа. Хэврэл байна. Энийг бол нөгөө амиа аргацаасан аж ахуй гэж хэлж байгаа. За хэрвээ бид нар цаашдаа ажлын байр бий болгоё гэвэл үнэхээр өрсөлдөөн Монгол юм хүмүүс доош нь хийдэггүй болгоё гэвэл. Одоо Монголд үйлдвэрсэн барааны дэлгүүр гэхээр нэг хэдэн майжиг хутал нэг хэдэн самын тийм нэг ойдлогоо нэг тааж яагаад тийм байх хэвээр. Яагаад Монгол үйлдвэрлэлээ бид нар яагаад ингэж доромжлох хэвээр гэж. Яагаад дэлхийн ямар ч брэнд өөрсдөд чадхаар тийм гоё загвартай дизайнтай юмнууд маань яагаад тийм байж болтгоо гэж. За тэгэхээр нэгээс нэгдэл рүү. За энэ өмнө нь бол хүлэмжний ер нь бизнесийг хөгжүүлнэгээд их олон тэмцээл одоо Чингис Бондоос олон тийм оролцоод их юм хийсэн л дээ. За энэ явц дундаа бол яасан гэхээр нэг уулын аманд аваачаал нэг чадахгүй бүгд л нэг галгар утаар нэг юм газ ангисгаар галгар утаар ингээд бүрчгээл одоо хүлэмж болчихно гэж ойлголоо. Хүлэмж барьчихаар ногоо нь өөрөө ургаад ногоо нь урагчаар өөрөө зарагдаад өөрөө барьчихна гэж ойлголоо. Ердөө тийм юм байна. За хүлэмжээ судалгаас эхлээд зардал гарч эхэлж байгаа. 100 хүн урагшаа яваад юу хүлэмж судалж байгаа байхгүй. Ингээд давхарцсан маш олон зардлууд гараад ирж байгаа юм. За хүлэмжээ ингээд ургууллаар намар манай хүүтрээд эхлэнгүүт нэр халаах хэрэгтэй шүү дээ. Мартчих. За яаж халаах вэ? 100 байх уу, тэнд явах уу? Гэнт ингээд ороор. За гой ургаал нэр усалгаа шүү. Ходог гарах уу, яах уу, ус татах уу гэх юм тийм. За урагчлаа. Нэр зарах хэрэгтэй шүү дээ. За одоо ямар нэрээр Лукагийн төмөс хүү, Доржин ловон гэхгүй тийм. Одоо ингээд нэрнээсээ эхлэв. Тэгээд нэг рестораны нэг 7 хоногийн хэрэгцээш олигтой хандаж чадахгүй нэг жоохон юм гаргачаад бид яаж бизнес хийх юм бэ? Тийм. Нөө бизнес гэдэг чинь тодорхой давтамжаа, тодорхой байнгын ханган нийлүүлэлттэй, тодорхой чанар стандартаар зохион байгуулалтанд оруулаад ингээд нийлүүлж чадвал энэ бол өөрөө бизнес болно гэсэн. Давтамжийг л бизнес гэдэг байгаа байхгүй. Нэг юмыг давтамжтай хийх. Тэрээс нэг тарьж үзэл болохгүй болохоор вакуум зохион үйлдвэр байгуулаад энэ бол ердөө бизнес биш. Энэ бол амиа харцаасан. Вакуум цогны чинь үйлдвэрүүд одоо талан дампуурчаад байна угаасаа. Барилгын компаниуд чинь талан дампуурчаад байна. Угаасаа одоо бүгд дампуурна. Бид нар ямар нэгэн үзэл баримталтай өөрийнхөө чадах мэдэх зүйлийг хийхгүй бол даган дуурай сармагчин мэт энэ зангаараа бид нар бүгд дампуурнаа. Одоо бүр том гафраа одоо дампуурж штэ. Яагаад дампуурч? Энэ бол тодорхой яг байгаа юм дээр суурьхгүй хиймлээр хөөсөн дээр ажиллаад болох хэрэгтэй. За ингээд энэ алтан засвар гэдэг хүний санаачилсан бөгөөд оролцсон юм ажлыг би танилцуулж байна. За энэ бол хуучин суурь нь бол Чандарман агро парк гэдэг бүр дээр үед энэ бол том агро парк байсан. Бас энэ хотыг эрүүл үнсээр хангадаг тийм. Ер нь Чандарман энэ Борнуур гэдэг ингээд том аж ахуйн сэлэн болно гэж манай гол одоо юуны тариалангийн болон ногооны тийм том бүс нот. За тэрний хамгийн наадлага энэ Чандарман гэдэг. За эдгээр бол ямар санаа гаргасан гэхээр за хуучин бааз суурь байж байгаа газар нь байж байгаа. Энийг паркинг зохион байгуулалтанд оруулъя. Уулын аманд аваачаад хүлэмж бариад бол бид нэр бол амныхаа ногоог шуурыг хангаж чадах. Гэрийнхаа ногоог шуурыг хангаж чадахгүй байна. За ингээд энэ бол ийм том 40 гаруй хүлэмжний ийм төсөл боловсруулаад услага нэг л услага. Халаалт нэг дундаа 2 агрономчтой. Гэтэл энэ хүн агрономч хөлсөж дийлэхгүй. Дийлэхгүй. Угаасаа Монголд нэг олон ч агрономч байхгүй. Нэг агрономч нэг хавар цун зөвлөгөө өгөхөд 3-4 саяас наашгүй. Энэ хүний өөрийнх нь одоо барыг олохгүй орлогоор яаж хүн цалинжуулах. Гэтэл энэ 40 хүлэмж дундаа 2 агрономчтой. Одоо эн чинь нөгөө нэг юуны үн цэнийн гинжиг хэлхээс гэдэг чинь асар их хэмнэлтийг бий болгож байгаа. Зарлуудаа ширлж гэсэн. Ганцхан алтан задралд яваад хүлэмжээ судалчих гэж байгаа.
Заавал 40 хүн яаж нэг ингээд зардал гарах ямар шаардлага байна. Хүлэмж мэдэхгүй хүн энэ бизнес хийх ямар шаардлага байна. За ингээд хамгийн анхны энэ төсөл танилцуулж уулзалтаа хийсэн Монгол Японы төвд хийжсэн. За ингээд энэ уулзалтыг хийхдээ яг биднэрт нэг ийм бэрхшээл байсан. За ер нь хүмүүс энийг ойлгох болов. Ер нь нөгөө монголчууд нэгдэж чаддгүй шүү дээ. Гэл нөгөө л нэг ярьдаг, нөгөө л нэг одоо юмнуудаа ярьж ирсэн. Ер нь хүмүүс одоо ойлгохгүй байгаа. Ирэх болов яах вэ? За ингээд хийсэн. За энэ бол бүр ингээд энэ заалан багтаагүй. Хүмүүс ингээд армаа боо зогсоод битүү ирсэн. Хүмүүс яг энэ органик хүнс ер нь хүнсний одоо энэ хүлэмжтэй бизнес сонирхож байгаа хүмүүс ир. Тэгээ эрүүл хүнсээр өөрсдөө хангах зорилготой хүмүүс ирээ. Бид нар бол ногооныхоо 90% авч чинь гэдэг тийм мэдээлэл өгс. Хүмүүс бол асар их цугласан. Тэгээд энэ барилгын бизнесэнд дампуурсан хүмүүс энд ирсэн. Маш олон хүмүүс бизнесг болсон хүмүүс ирсэн. Вакуум цонх Монголын үйлдвэр дампуурсан хүмүүс. За энэ уулзалтын дээр бол юу ярьсан гэхээр одоо бидний энэ ярьж байгаа зүйлийг буюу хэрвээ ганцаараа аваад бид нар хинч бишээ. Хүмүүсийн одоо доромжлолын бай болол ингээд дуусна. А нийлээд хийчих юм бол асар их зардал хэмнэ. Хэрвээ та заавал ингээд ногоо тарих тийм мэдлэггүй бол заавал тарих гэдэг хэрэггүй зүгээр л хөрөнгө оруулчих. Бид нар тариад ургуулад наадгаш янзлаад. Гэтэл ногоо тарих бас хобби дээр нөгөө ажилгүй залуу гэр бүл энэ ногоог нь ярьчих тав сонирхолтой хүмүүс нь байна. А гэтэл зарим нь зүгээр хөрөнгө оруулалт хийгээд явчих сонирхолтой. Болно. Та хөрөнгө оруулалт сонирхолтой зүгээр хөрөнгө оруул. Үнэхээр өөрөө ногоо цагаатай ажиллах дуртай бол ажиллаж болно. За ингээд эндээс гарч байгаа бүх бүтээгдэхүүнүүд нэг лабораториор ороод Чандам Нагара парк гэсэн тэмдэгтэй чанарын баталгаа. За ингээд гүнтийн даваагаар даваад энэ засмал зам сайхан тавигдсан байгаа. Улаанбаатар ресторанд түгээс үгүй. Гэрээ байгуул 100 рестораныг тасалдахгүй хангаж чаднаа. Ногоо, жимс одоо помидор өрцөө. За ингээд энэ бол бизнес. Хүсвэл бүр 4 удирлын турш ургуулж байна. За ингээд эхний баг уулзалтаас эхлээд баг эхний 10 хөрөнгө оруулагч гарч ирсэн байна. Энэ бол бүр маш хурдтай явсан төсөл байна. Ердөө хүмүүс бол ердөө баг л тэр өдөр баг мөнгө өгөх гээд баг карман мөнгө хэдийг өгөх яах вэ? Хүмүүс бүр ойлгоцсон тийм бүр ингээд эрүүл хүнс тийм хүмүүс тэгээд нэг барилгын ах мах бүр би бүрийн ханыг бүгдийг би бүрэн цутгаад байл да. Би цутгамлын үйлдвэр мөн. Үгүй яах вэ? Энэ хүлэмжийг чинь улаан давсгал байх юм аа. Тийм цутгамл зээрэнд байж болтгүй юм аа. Гэл за ингээд гэх мэтчлээ өөр ингээд ойлгоо явж байгаа байхгүй. За ингээд энэ бол маш сайн явсан. Энэ ингээд барьж байгаа явсан харагдаж байна. Тэгээд үзээлцэнд бол нарийн ногоо жимс яг сэтвчлээд нэг 4 хүлэмжний үрцээ 4 помидор ингээд дагнаад явсан. Одоо бол энэ жилийн үед энэ баг нэг 20 орчим хүлэмж хөрөнгө оруулалтаа олчихсан ингээд бизнес болоод явж байгаа юм төсөл. За энэ бол маш сайн жишг. Монголд одоо бид нар бол нөгөө нэг яасан нөгөө багаар айж чаддгүй гэсэн юу болсон? Нөгөө нэгж чаддгүй гэсэн юу болсон? Тийм юм байхгүй найзуудаа. Хүн мэдхгүй юмныхаа дайсан. Бид нар мэдхгүй учраас яаж хамтрахаа арга яваа болохгүй тий. Яаж уялдахаа нөгөө мэдхгүй байгаа учраас бид нар ийм хөөрхий сул дараа ойлгохгүй. Эсвэл хүнтэй хамтрахаар ингээд өөрийнх нь мөнгийг ингээд авчих гээд байгаа юм шиг өөрөө явах шиг. Ганцаараа л ажиллаад байх баян болно гэж ойлгоод байгаа. Тийм юм байхгүй. Ганц хүн одоо энэ бүхнийг судлаад зүгээр л эсгээ таавчнаар авъя л да. Өөрөө дизайнаа судлаад дэлхийд дээр одоо юу жижигхэн ямар таавч хийж байна. Трендээ судлаад засалтгүй судлаа шүү дээ. Тэгээд түүхийдээ дата, тэрийг үйлдвэрлээ, тэрийг бүх дэлгүүрүүдэд маркетинг хийгээд ингээд зар. Тийм юм байдаг маа. Энийг бол ердөө хамтын уялдаа холбоо хор хий. Заавал нэг компани байх болохгүй. Заавал тэр хүнийг ажилд авах болохгүй. Бид нар зүгээр хамтарч ажиллах болно. Заавал олон ажилтнтай байх ердөө шаардлагатай. Маркетингийн холбоо гэдэг энэ чинь өшнөө 100 маркетрууд юу хийх үгээ янз бүрийн гоё сэдв санаа хайгаал явж байна. Зүгээр л тэднэртэй дуудаал хамтрах хэрэгтэй. Тэгчээд. За энэ хамтын ажиллагааны завгар нь бол ер нь нэг юм хамгийн голд нь бол яг тэр think tank баг гэж хэлж байгаа. Ер нь энэ баг нь бол гол нь нөгөө нэг зах зээлээ судалдаг. Ногоон дээр яг ямар зах зээл байгаа, холцон дээр ямар зах зээл байгаа юм, тийм цагаан эдэн дээр яаж хөгжүүлж болох юм гэдэг ингээд зах зээлээ судлаад төслөө хөгжүүлдэг, борлуулалт маркетинг бодлогыг гаргадаг ийм нэг баг байх хэрэгтэй гэсэн. Энэ багаар бүрдүүлж болно эсвэл ийм багтай хамтарч болно.
Одоо Монголд бол ийм зөвлөхүүдээс их юм алга. Одоо зөвлөхүүдтэй холбоо, яасан яадаг гэдэг менежмент, дэлхийн тийм бас стандарт. За тэгээд тэгвэл эднэртэйгээ хамтарч л та. За энэ бол нэгсэндээ бол хүнээр бол тарих гэсэн. Бодлого бодно. За тэгэнгүүт нэг талаасаа бол түүхийн эдийн хангалт гэж байгаа хэрэгтэй. Ямар аливаа нэг юм хийх, юугаар хийж байгаа тийм түүхийн эдийн. За эднэртэйгээ уялдаа холбоотой байх хэрэгтэй гэсэн. Жишээлбэл арьсаар юм хийлээ гэж бодоход малчтай тэрийг татаа авдаг тийм тодорхой бүтцийг бий болгох хэрэгтэй гэсэн. За энэ түүхий чинь дотроо бас гадаад их улсууд малчид эсвэл янз бүрийн агуулгуудад хураалттай байгаа ашиглагдаг бас маш их нөөц байгаа. Одоо Монголд хувцс хийлээ гэж бодвол маш их даваа материалын нөөц байгаа байхгүй. Овоолоод зүйтэй ашиглах. Хэмжлэн байгаа юмнуудыг тодорхойлоод бас нэг юм бүтцэд оруулах гэсэн. За ингээд хоёр дахь гол хөл нь бол энэ яг гүйцэтгэлийн тал нь гэсэн. Яг нөгөө үйлдвэрлэдэг, уралддаг, бүтээдэг тийм тал нь. За энэ чинь дотроо янз бүрийн өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр тэр 50-ны жишээ бол өрхүүдийг нийлүүлээд хийсэн байгаа юм. Цэгүүдийн хэлбэртэй байж болно. Эсвэл янз бүрийн холбоодууд байж болно. Одоо зөвгүйчтэй холбоо, жимсний хэрэглэгчтэй холбоо, одоо бүхэл холбоо. Тэгэхээр энэ холбоодууд одоо зүгээр жимсний холбоо бол ангаараа бол юу ч яахгүй. Бид нар бол зүгээр жимс тарьдаг хүмүүс. Тэрий чинь нөгөө нэг бүтээгдэхүүн болоод хөгжүүлээд явахын тулд дахиад энэ экосистем гэдэг хамтын ажиллагааны. За гурав дахь чиглэл нь мэдээж хамгийн гол зүйл нь за гол биш л дээ. Ер нь заавал нэг юм заавал голох гэдэг хэрэггүй. Тэр чинь бүгд л гол. Нэг нь л байхгүй бол хүн жишээлбэл за миний хөлний гол биш юм чинь ингээд хөлөө ингээд за хөлж авах юм байж би хөлхөөний жоо яваад гэхгүй шүү дээ. Адгийн нэг хөрхийн жигчээ орж өөрөл ингээд тэнцвэр болоод өгсөд хэрэг болж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол яг тийм аль нь гол тэр нь гол гэсэн юм байхгүй. Бүгд хоорондоо нэг юм баг болж иж. За маркетинг борлуулалтын чиглэлээр бол бид нар нэгдсэн худалдааны төвтэй болох хэрэгтэй байна. Монгол брэндүүдийн, сор брэндүүдийн хамгийн сайн хүмүүсийн хэрэглээний хандлагад нийцсэн тийм Монгол үйлдвэрс юм бол тийм доош нийсэн байдлаар ингэж гаргаж илэрхийлж байгаа. Энэ бол бид нар буруу юм аа. Хэрвээ ингэ яадах юм бол бид нар Монголд байсан юм да бүр дург болно. Тэгж явах ёсгүй юм аа. Яагаад энэ бүтээгдэхүүн үнцэнтэй байгаа гэдгийг бид нар ойлгуулж чаддаг. Яавал хямдрахыг гэдгээ бас ойлгуулж чаддаг. Яавал нөгөө олноор нь үйлдвэрлэхгүй юм контенттэй ийм нэг төв хэрэгтэй. Нэг брендээ бодлого хэрэгтэй. Эцэг үнээр нэг брэнд гэдэг нь хамгийн том брэнд нь бол Монгол шүү дээ. Монгол гэдэг имиж нөгөө Швейцар цаг хятад тоолдогтэй адилхан. Тийм. Монгол гэдэг нэг том брэнд өрлөө бид алхам тутамд энийг өрлөө мартаж болохгүй. За тэгээд нэг брэндээ бодлого гэдэг нь яг саяны Чандан награа паркын жишээ. Тийм. Доржийн ловн, цэцгээгийн төмс, сарайгийн сонгоно гэвэл ямар ч ихтгэл өгмөш байхгүй. Одоо хаанч тарьсан юм билээ, хаанч ургуулсан юм билээ. Одоо тэгээд нөгөө тий хурааж мураахтаа одоо ямар хаанч газар хадгалсан юм билээ тий. Хөр заан газар хүн ихтгэл өгмөшлөлтөд өгөхгүй шараа мөрөд ойлцож байна. Нэг брэндээ бодлого гэдэг яг саяны Чандан яг л Чандан гэдэг. Жишээлбэл хувцсан дээр ч гэсэн яг тэгэх хэрэгтэй гэсэн. Яг л тэр брэнд бол яг үнэхээр чанартай байдаг, оюутан сайн байдаг. Үнэхээр энэ сайн дизайнууд ажилладаг. Үнэхээр олноор нь үйлдвэрлэж чаддаг. Арай болохоор үнийг буулгахын төлөө ажилладаг. Тэрээс одоо хятад брэнд хийлгэж ирчээ тэрийг одоо Монгол хувцас гэдэг одоо бүр солиор явуулчихлаа шүү дээ. Нэг бодоолох юм нэг Монгол зураг хэмсэний ягаад одоо Монгол брэнд гэлээ. Эцээш тийм брэнд байдаг л. За хангасан үзэсгэлэнгүүд ингээд нийлсэн маягаар жишээлбэл одоо өвөр Монголд бид нар экспорт явлаа гэж бодоход хөрөх бас л ялгаа байхгүй нэг нэгээр явж байгаа байхгүй. Тэгэл хахаанда нэг юм өгөөл. Тэгээд нөгөө замын зардал тэгэл очиод амганы төлөөс. Гэтэл бид нар нэгдсэн зохион байгуулалттайгаа эндээс шууд каргогоор бүх ачаагаа ачууллаа. Тэнд яг хоёр промошн бүх бүтээгдэхүүнээ эндээс очилж чаддаг. Эндээс тасралтгүй нийлүүлдэг тийм бүтцээ бий болох хэрэгтэй байхгүй. Хэрвээ өвөр Монгол бол тасралтгүй үзэсгэлэнгүүд болт юм байна. Монгол бараад очиод дуусна юм байна. Тэгээд бид нар одоохондоо бол ганцхан маягаар яваад байгаа болохоор энэ бол ердөө нөгөө л амиа харц байсан. Тэгэхээр энийг энэ зохион байгуулалтанд оруулж чадвал бид нар маш их зардал хэмжиж байгаа байхгүй. Зөвхөн нэг хүн суугаад бүх үзэсгэлэнгүүдийн жагсаалтаа гаргаад. Тэгэхгүй бид нар чинь нэг юм бол өөрөө бүгдийг хийгээд байгаа байхгүй. Үзэсгэлэн хаамлах юм бол яах юм бол зардал юм яах юм бол түрээс нь яах юм. Тэгэхээр бүгдийг өөрөө зохицуулах гал. Нэг хүний потенциал энэ ямар ч тийм нөөц.
За тэгээд дараагийн гоё юм бол мэдээж нэг онлайн худалдаа нэгдсэн. Зөвхөн Монгол төрөлдсөн байх хэрэгтэй. Одоо бол онлайн худалдаа бол бүр өчир 50 олдохдохгүй өстэй нэг шорон дунд юу зохиж авах юм биш болчиход байгаа байхгүй. Яг төрөлдсөн, яг л Монгол юм байдаг. Тийм худалдаа байгуулах хэрэгтэй. За ингээд энэ бол бидний нэг хамтын ажиллагааны ер нь цаашдаа та нар ямар ч салбарт юу хийсэн бэ? Энэ экосистемийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд ашигын зөв хуваарлалт. Тоглоомын дүрмээ зөв хуваарлаад яаж хуваарлах вэ? Хувьцаат компани маягаар явах юм уу? Тэ? Эсвэл төрийн бус маягаар явах юм уу? Зарлаас гарсан одоо орлого дээр олцоогоор хуваарлалт. Энэ бол нэг тийм хэцүү юм биш. Энэ шийдэж болохоор юм. Ганцаараа хийснээс л ганцаархнаа жилийн туршныг 15 чиг зарсан дээрөө аруулаа нийлээд 1500 чиг зараад 10% хувааж авсан дээрөө л ахгүй юу санаа. Ганцаараа төмөс тариад нөгөө бодуулсан дээрөө 40-өлөө нээж төмсөөр тариад арстанууд нийлүүлсэн дээрөө. Энэ бол маш энгийн зүйл байна. Би хэлээд байгаа юм шүү дээ. Энд чинь яг л сонгодог, яг л бизнес ингэж л явах хэрэгтэй гэсэн. За ингээд бид нар нэгдлийг хоршиж ажилласнараа бол юм 3 зүйл байгаа. Хамгийн эхлээд мэдээж байгаа юм дээр туйлын давуу тал дээр тулгуурлах хэрэгтэй. Хоёрт нь салбар дундаа нэгдлүүдийг бий болгоод салбар дундаа нэгдээд жишг төслөө өөрсдөө гаргаж ирэх хэрэгтэй. Хэн нэгэн та нарт тэр төслийг чинь яаж хийх үү гэж хэн нэгэн зааж өгөхгүй. Тэрийг жинхэнэ нойр олгоо суугаад судлаачтайгаа суугаад тэрийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэрийг зүтгүүлж чаддаг байх хэрэгтэй. Тэрэн дээрээ яг бат зогсож чаддаг байх хэрэгтэй. Ямар ч хогийн хулгайчуд улс төрд гарсан, ямар ч хогийн гарууд таныг дарсан бай. Тэрийг зүтгүүлж чаддаг. Тэрэн дээрээс үгсэн ч сэгсэн ч тэр хийх юм дээр бат зогсож чаддаг байх. Энэ бол бидний яг гол одоо шийдэл. Тэгэхгүй бид нар ганцаараа бол айгаад байгаа байхгүй. Нэг гой санаа ярихаар нэг нь аваач хулгайлч. Нэг төсөл өгөнгөө нэг нь хулгайлал хийчих. Тэгээ чадахгүй байж хийгээл юмыг ингээл чороо утгаал хайчих. Тийм хулгайч. Тэгэхээр энэ бол ердөө нэгдэл. Нэг хүнийг алж чадна, нэг үндэстнийг алж чадна. Бүгдийг чинь бид нар ердөө алж чадна. Тийм учраас бид нар нийлээ тухайн салбар дээр манай гар урлагийн 30,000 хүн нийлсэн байна. Хинч тэрийг зогсоож чадахгүй. Манай органик хүнсний 50,000 хүн нийлсэн байна. Хинч тэрийг яаж зогсоож чадахгүй. 50,000 бол очиод талбай дээр зогссон байна. Хинч 50,000 буудаж чадахгүй. Ердөө л юм. Тэгээд энэ төслөө зүтгүүлж чаддаг. Энэ дээрээ хөрөнгө оруулалтаа босгож чаддаг. Монголоос босгүй бол гадны долны их усруудаас энийгээ босгож чаддаг. Эсвэл байгаа өөрсөндөө байгаа нөөцүүдээр хөрөнгө оруулалтыг энийгээ хөгжүүлж чаддаг. Ердөө энэ бол гол бидний одоо загвар шийдэл. Тухайн салбар дээр бид нар яг ер нь салбарынхаа бодлогыг тодорхойлох гэсэн үг. Яг давчхан тэгэхээр төсөл гэдэг байгаа чинь бодлого. Ирээдүйд таа ч гэсэн өөрөө ерөнхий сайд болж болно шүү дээ. Эхэмэл та яг тэр салбар дээр юу хийх вэ? Тэрийг л одоо тодорхойлж байгаа. Салбараараа нийлж сууж байгаа. Энэ дээрээс тэ жинхэнэ яс маха зориулаа, нойр хоолой суугаад энэ салбарынхаа зах зээлийг судлаад ямар боломж байгаа, ямар сэвнэр ихэл жилдээ хэдэн тэрбумын сэвнэрийг бэлгэд урсан худалдаа авалт монголчууд хийж байгаа. Тэрийг нөхөх ямар боломж нь Монголд? Яаж үнийг бууруулах вэ? Яаж нөгөө нэг одоо үнцнийг эхлэхээс оруулах вэ? Гэл ингээл салбараараа сум гэсэн. За гуравт нь салбар дундын уялдаа холбоо. За энэ нь яг юугаар хэлээд байгаа юм бэ гэхээр зөвхөн ногоо тарьдаг хүн байлаа гэж бодоход менежментийнхаа зөвлөхүүдтэй хамтарч чаддаг, маркетингийнхаа зөвлөхүүдтэй. Одоо манай болохоор нөгөө тусдаа ингээл нөгөө маркетингийнх нь болохоор маркетингийг хөгжүүлнэ гэж яриад маркетинг юундаа ч одоо маркетинг хийх. Тэгэл одоо нөгөө менежментнаас дэлхийн менежмент яриад юу гэж менежмент хийх. Тусдаа нэг болон очиад ингээл өөрөө хоорондоо л яриад тийм. Ингээд нүрээ хараад манай ингээд ногоочд менежерүүд, маркетерүүд, борлуулагчид ингээд тойр сууж байгаа ярмаар байгаа байхгүй. Ногоогоо яаж борлуулах вэ? Хувцас Монголд яаж борлуулах вэ? Яаж? Тэгээд салбар дундын уялдаа холбоо гэдэг чинь энийг хэлдэг. А тэрээс биш нэг хүн бүх юмыг маркетингийг борлуулалт бүгдийг судалж чадахгүй. Тийм нөөц байхгүй. Тийм учраас салбар дундын уялдаа холбоодууд хоорондоо хамтарч ажиллах. Эндээсээ бүтц бий болгодог. Тэргүүлэгч төслүүд дээр ер нь төслийн бүтцэл бий болно гэсэн. Салбаруудаас шилдэгүүд нь цуглаад органик хүнснийх нь одоо ясыг бүтээгдэхүүн хөгжүүлэх төсөл тийм юуны археологийн одоо музейг 21 аймагт байгуулах төсөл гэл ингээд чиглэлтэй. За үр дүн ингээд энэ бүхнийг хийвэл яах юм бэ гэж тийм. За ингээд мэдээж амиа хацаасан байдал
талаасаа салаад яг жинхэнэ утгаараа бид нар ажил юм байна. Нөгөө гоё яриад идэг. Тэгээ бид нар хийж байгаа юм дээр ихтэй, итгэл үнэмшилтэй зоригтой болоод эхлэх юм бол бид нар ердөө зовх юм аахгүй. Тэгээд юмаа ойлгох эхлэх юм бол хинч тэрийг бид нар хамгаалж чадна. Хинч тэрийг нүүр баргана. Хэн нэгэн биднийг дарамтлаж чадахгүй гэсэн. Яг тэр бид нар үнэн биднэрт байгаа учраас. За технологи тоног төхөөрөмжөө бүрээ ашиглана. Одоо бол нэг энэ тэмцээс баахан тоног төхөөрөмж нэг баахан зээлээр аваад ирсэн. Тэгээд ямар ч ашиглалт байхгүй. Баахан эдгээр үйлдвэрүүд байгуулсан хэлсэн. Ямар ч ашиглалт байхгүй. Зүгээр л тухайн үед нэг амар ашигтай гэж ойлгоод юмаа нөгөө бүхэлд нь томоор нь зураглаа харах хэрэгтэй. Бүхий нь юу вэ? Зах зээл нь юу вэ? Яаж одоо тэр хэрэглээг яаж бий болгох вэ? Тэ энийг ингээд дүр зургаар нь харахгүйгээр нэг л юм хийгээд байвал хүн авах хэрэгтэй юм шиг уурлаад байдаг. Монгол юм хийж авахгүй байна л гэдэг. Авъя аммаар л шүү дээ. Монгол юм гоё. Монгол юм аммаар л. Тэгэхээр жишээлбэл нэг оюутлын ашиглахгүй үйлдвэр байлаа гэж бодоход дизайнерууд тэн дээр дизайнер өгөөд ингээд 100 оюутан шиг тасралтгүй оюутлын үйлчлэгээр хангах юм бол цалинч доктортой болон бүтээгдэхүүний хэлбэр бүх юм ингээд докторчоод ирнэ гэсэн. Тусдаа нэг зөвхөн юм хийгээд эхлэхээр бол яг доктортой байж чадахгүй. Тухайн үед нэг их борлуулалт хийгээл. Тэгээд доктортой болж чадахгүй тэр бизнес болж чадахгүй. Бүтээгдэхүүн хөгжүүл сайжирна. Одоо бидний нэг сул тал энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ямар ч ойлголт байна. Манай өмсгөлийн тэнд сайхан цайгаас хавлаад идэг тийм нэг кананы газар орж манай аавын хайртай уулны зургийг тавьчихоо. Нэрийг өгчихгүй. Нэр өгд юм уу? За манай хүүгийн нэрийг өгчгөө гэх бүтээгдэхүүн хөгжүүлэлт ингэж ойлгоод байгаа. Тэгээд канандаа шилэн дээр баахан наагаад хэд ч н одоо солонгос боловсруч чинь манай одоо энэ гişүүн одоо юмс гэнэ онцоор одоо ачаал сэмхэн одоо хөвсгөлөөс гişүүнийг ачаал яваад байдсан шүү дээ. Тэгээд аваачаад тест нөгөөдгий чи тест гоё дизайнээсээ яг гоё тест жинхэнэ нуаст оруулаад тэгэл одоо хүн ахад одоо бүтээдэг юу гэдэг чи тест бараг л хэд шидтэй бахаа баг. Гимчи чинь бараг хол авдаг идэвчтэй юм шиг. Тэг бараг гимчний сайн баг байхгүй болтол л одоо хүмүүсийг ингэчээд шүү дээ. Гэх мэтчлээ. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлсэн зардлууд мэдээж хэмнэгдсэн давхарцсан зардлууд байхгүй болно. Борлуулалт өсөх нь ойлгомжтой. Өрсөлдөх чадамж бол эрс өснө. Өрсөлдөх чадамж. Дэлхийн брэндүүдтэй бид өрсөлдөх чаддаг болно гэсэн. За, дэлхийн брэнд гэж том ярих юм лээ. Зүгээр эхний ээлжинд бол хүнс хувц хоёроо дотоод хангах шүү дээ. Тэгээ айлч уучлаа хөгжүүлэх эрдэнэ төмөрүүдийн нээлтийг бүтээгдэхүүн болгох. Тэгээд юу тийм креатив нэг урлагийн юм байна шүү дээ. За давхцал бүтээгдэхүүний давхцал болон жижиг өөрчлөлтөө үгүй болж төрөлжиж эхэлнэ. За энийг сайн анзаараад авчаарай. Давхцал байхгүй болно. Бид нар ч одоо нэг юмыг л 100 хүн хийгээд байгаа байхгүй. Эсхийг авч хийхэл 100 хүн хийж дээ тийм. Тэгээд хоорондоо өөрчлөлт гэж болов. Бид нар одоо хоорондоо өөрчлөлт гэж юу аах вэ тийм. Өрсөлдөх хэрэггүй. Дотооддоо бол бид нар уялдаа холбоотой байх юм шиг. Төрөлжөөл өччих юм. Нэг нь бол дам бойтгол хийх хэрэгтэй. Дам хүүхдийн бойтгол эмээ үеэрдөө тагнаал. Эмээ 10 шаваа бэлдэл 10-аас та зогсоо зэрэг бойтгол. Юу жижигэн загварыг шууд холборлаа. Баг зэрэг жоохон сайжруулаа. За, маркетинг эрчимч нь үндэсний имиж бүрэлдэнэ. Одоо энэ бүх хүмүүс хийж байгаа юмнууд маань нөгөө англи хэл дээр мэдээлэлээ цацаалгах юм бол англиар хайлтыг ямар мэдээ гарч ирэх вэ? Монгол чи ямар гоё органик үндэстэй юм бэ? Ямар одоо эрүүл сайхан байгальтай юм бэ? Ямар сайхан органик одоо энэ улс руу ерөн сайхан жуулчлал ямар их хүннөгийн олбортой юм бэ? Ямар гоё одоо өлөг өрөөлийн музейтэй юм бэ? Монгол чи ямар их бүтээж хүмүүс байдаг юм бэ? Ямар олон дизайнерууд, ямар олон одоо юм зохион бүтээгчд байдаг юм бэ? Ер нь эднэрээ судалгаагаа хийлгэн. Эднэрээр ер нь програм бичүүлээ. Ер нь л энэ монголчууд чи креатив үндэстэй юм байна. Монголиа гэж хайхад шууд креатив Монголиа гараад ирсэн шүү дээ. Ямар бүтээж үндэстэй юм, ямар ойлоо хайгаад үзье та. Үдч угаасаа л ер нь анханаас л органик нэшн амьдралын хэм маягийн бүтээч юм хүмүүс байсан байна шүү дээ. Энэ бол бидний имиж. За нэгж бүтээгдэхүүний өртөг буурна. Одоо нөгөө гижиглэхээс ороод шүү дээ. Тэгээд залуус энэ бол хамгийн гол юм шүү. Одоо бид хүүхдтэй хэлэх юмтай болно гэсэн. За миний хүү Монголд ер нь ийм бид нар чинь ийм хүмүүс шүү. Ийм юм боломж байдаг юм шүү. Ер нь цаашдаа ингэж явах хэрэгтэй юм шүү гэдэг одоо энийг хэлэх хүүхдтэй болж санаа авлаа.
ингээд манай уриалга бол бүтээлч монголчуудаа хамтдаа оюуны уурхайгаа олборлцгоё. Ухдаг биш ургуулдаг уурхайгаа байгаа боломжоо хамгийн гол нь боломж байгаад түүгээр юм хийхгүй тэр бол өөрөө аяндаа баялаг болохгүй шүү дээ. Боломжоо баялаг болох. Авьяасаа алт болох. Алтыг өгөхгүйгээр байгаа авьяасаа алт болох. За ингээд нөгөө буруу иргсэн Монгол маань ингээд зүг болоод сайхан мөдлөөс за тэгээд технологи бол хаанаас ч авчирч болно. Тэр бол зүгээр тоног хөрөм шүү дээ. Тэрийг бол хамгийн өндөр технологиг ашиглах хэрэгтэй маш тавчин байна. Байгаа нөөцүүдээр болгуулаад ингээд энэ бол цаашаа бид нар ажлын байруудыг бий болгох. Ер нь 3 сая одоо ажлын арга 100-аад мянган байна л да. Заавал нэг нь очиж энд очиж хүүхдээ өнжрүүлж, хүүхдээ ингэж тамарч тэ гэр бүлээ ингэж сал сайрж өчнөө хөлөж ингэж амьдрах ирэхгүй юм аа. Тэгээд дэлхийн мэдээж олон амжилт технологиос суралцсан байгаа юм болно. Тэгээд сайхан Монгол орноо мандалцгаая.